За шинэ оны мэндэ. Одоо хүртэл Калгуурлын хоттой байна. Тэгээ маргааш эндээс хөдлөн. Одоо Эрхмаа хот хоёр. Өнөөдөр чинь төлөвлөгөө болохоор жижиг сажиг хэрэгтэй юмнуудаа цуглуулна маргааш хөдлөхөд. Тэгээд давхар уурхаа музей очиж үзэн тий. Музей үзэн. 100 гаруй жилийн түүхтэй Австралтаас нэлээ алтартай одоо ийм уурхаа бүс тэгээд энэ 100 гаруй жилийн түүхтэй анх яаж энэ алтыг олборлож ирсэн гэдэг талаар музейг очиж ингээ үзнэ. Өнөөдөр база дүүдээ ингээ нурын жолооч хийгээд тэгээд орой битээр юу ачаад музей юмнууд үзчихэд дүүгээ нэг сайхан магаш хол зам гарах гэж сайхан массаж хийлгээд нэг сайхан болчих юмсээ солилцож байгаа тэгээд явуулсан да. Тэгээд орой бүр гоё хорхог халуун чулуу. Орой хорхог хий. Халуун чулуу хатсан. Тэг яг Монголд байгаа шиг тийм ойрхон болохгүй бах. Гэхдээ яг бас нэг ийм амт бас нэг оруулаад нэг ингээ хичээнэ тэгээд. Тэгээд одоо тэр энэ эхлээд шууд музей орох юм уу? Дуун дэлгүүр очих юм уу? Дугуун дэлгүүр ороод явах уу. За тэгээд нөгөө дугууныхаа дэлгүүр рүү орж хайд ихтэй юмнууд. Дугуун дэлгүүр орж бэлээ авахгүй энэ гар ийм болсон. Тэгээд гарнаас бусад нөгөө арьсан ил гарахгүй байгаа. Гэхдээ энэ Австралийн нарны одоо туяа айгүй хортой юм байна. Тий. Одоо канцер айгүй хор тавдар их үүсдэг. Австрали улс энэ нарны туяанаас болж хүмүүс хор тавдраараа арьсны хор тавдраараа дэлхийд нэг чагсдаг юм улс. Тэгээд ер нь бол арьсны тал дээр бол энэ Австрали улсууд хүмүүс бол ер нь маш их тийм болгоомжтой байдаг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Австрали улсууд энэ нарны хамгаалтын тос айгүй маш ихээр ингээд олон төрлөөр зардаг. Одоо өчтөр ороход бол спортын, далайн эрэг дээр тэгээд одоо өдөр тутамдаа хэрэгтэй хэмжлээ ингээд маш олон төрлийн юм нарны тоснууд ингээд байж байгаа. Тэгээд дүүд амарсан хоёлаа нэг юу орж нэг арсын найл болох баг гаргаж үүднээс бэлээ. Ийм хуруу нэг юу ямар бэлээ гэдэг. Хуруугүй бэлээ л да. Тийм бэлээ авчаа. Тэгээд өнөөдрийн хоёр нь ингээд юу хийж байгаа талаар ингээд бичлэг хийчихье. Яа үлдээч. Тэгэхгүй бол одоо энэ Калгуурлын хотод маань ингээд айгүй гоё дурсамж үлдэж байна. Үнэхээр сайхан хүмүүстэй уулзаад тэгээд дурсамж гоё үлдэж байгаа болохоор. Тэгээд Эрхмаа болохоор би чинь 27-нд ирээд 28, 29, 30, 31 ингээ амарсан. Тэгээд 31-нд яг уурхаан ээл одоо нөгөө нэг ажлынхны ээлжинд дуусаад өөр хотод ажилладаг тий. Тэгээд энд шууд 31-нд ирээд бид хамт он гаргаад тэгээ одоо ингээд цуг Эрхмаа одоо надад гоё морин жолооч хийгээд хэрэгтэй юмнууд юм цуглуулахад туслаад ингээд явж байна. Тэгээд ер нь бол яг 2025 оны одоо төгсгөлтөөр ингээд одоо би өмнө ингээд харж байхдаа ямар мундаг залуу бай хөөхстэй хүн хүсэл мөрөөдлөөрөө одоо жигүүрлэхэд энэ хааж юунд ч хүрч болдсон юм биш үү гэж би хараад биширч ирсэн хүнтэйгээ ингээд одоо 25 оны төгсгөлд ингээд нэг ширээнд суугаад он гаргана гэдэг бол надад хувьд бол амар тийм аз завшаантай юм 25 он байлаа. Тэгээ би одоо яг манад ийм сайхан гоё энергитэй мундаг залуу ирсэн учраас бид нар манай гэр бүл бас 26 онд бас яг ийм ирч хүчтэй юм аялдаг болох хаа. За баярлаа. Тэгээд Калгуурлаар амьдарч байгаа монголчууд маань үнэхээр сайхан хүлээж авсан. Тэгээд миний хувьд бол эдгээр хүмүүс бол миний хувьд баатар болж байгаа юм аа. Тэгээд эх хондоо одоо тэгээд цаашдынхаа аяллыг ингээд өргөжлүүлэхэд айгүй гоё урам зориг. Тэгээд би ч нөгөө багаасаа бужигнаад өссөн. Ер нь л олон дунд байх хүмүүстэй ингээд одоо шуугилдаал байж хайгуу дуртай. Тэгээд замд явахаар чинь ганцаараа тэгээд ингээд гөлийг бол бодолтой автаал тэгээд зам дээр машинаас өөр нэг зүрч ингээд анхаарал сорилуулах зүйл байхгүй. Тэгээд одоо энд ирээд ингээд гоё бөөндөө ингээд бужигнаад гоё инээдхөөр гоё одоо дурсамж бүтээж байгаа нь гоё наа. Тэгээд бид хоёр одоо ингээд дэлгүүрт очиод өгчлөөдөө бичнэ. За түрүү штэ. За ийм хуруугүй бэл авсан. Тэгээд одоо Калгуурлын ганцхан спорт дэлгүүр байдаг. Энд нь л байхгүй байна. За нөгөө крикетийн л зохиор өгдөгч бэлээ бомбог л ах шиг байна. Энэ хөлөө өнгийн шток бэлээ хаалгачин бэлээ өөр энэ та юу удаж байгаа лээ? Би болохоор яг нэг одоо залуу цагтаа их болол тоглолт гэсэн. Одоо болол тоглохоор өвдөгний та. Тэгээ өвдөгний хамгаалт авахгүй бол миний хамгаалт жоохон муутцсан. Хаяа тоглох гэхээр бас юу. Энэ спорт гэдэг Австралийн
одоо сүлжээ спорт барааны Австралиуд бол энэ өөрсдөө амар тэг физикал ер нь спортс хүмүүс байдаг. Спорт машин тий хичээлдэг хүмүүс одоо тэгэл газрын теннис, шарины теннис тий одоо энэ нөгөө юу ч байгаа одоо талбай теннис, тэр энэ рагби, сакс болоо энэ талбай хоккей энэ гэж тоглоод байдаг шүү дээ. Талбай хоккей байдаг. Хоккей нь болохоор зүлгэн дээр тоглодог хоккей байдаг. Харин Мөсөн дээр тоглодог хоккей байдаг. А зүлгэн дээр тоглодог хоккей нь илүү хөгжсөн тийм. Тийм байна да. Өөр чи надад ч нэг хэрэгтэй юм гайг баха. За энэ дүүлгийн бүх юмтай юм спорт сүлжээ дэлгүүр байна да. Калгуурлын тийм. Калгуурлын номер 1 алтан дүрм юу гинэ? За энэ Калгуурлын бол энэ Австралийн номер 1 алтан дүрм байдаг. Машинда ил задгай, утас, цүнх, ноутбук янз бүрийн одоо авч болох үнд зүйлс байжлах гэж болдгоо. Яг бол тэр чи авахын тулд шууд цонгож хагалдаг. Тэгэхээр чи юм алга болгоно бас мөн цонгоо хагална. Тэгэхээр нэг бол далд хийх хэрэгтэй. Үгүй бол гэрийнхэн гадаа машинаа тавихтаа цойшлохгүй байх хэрэгтэй. Тийм бол хулгайч машины чи онгоолгож юм авах байвал авчаад тэгээ онхоо орхио авчих. Ядаж чи юм алга болсон цонгоо хагалах. Тэгэхээр бас машинтай хамаагүй юм үлдээж болохгүй тэгэл аваарч байгаа юм тий. Тэгээ машин цойшлохгүй болохоор тэгэл юм ин одоо үдчихэл тэгээд буцаа хаачдаг. Цойшлчих юм бол цонхоо хаглал бүр ийс. Тий. За энэ нөгөө Калгуурлын бол өөрөө нөгөө уулуурхаагаар бас их алдартай. Тэгээд энэ маш их юм уулуурхаатай холбоотой музейнүүд аюул байдаг. Тэгээд энэ одоо нэг алдартай музей рүү нэг орох чинь. За энэ дотор орохоор бол 999 сорцтой 12 кг-ийн яг жинхэнэ алтан гулдмаа байгаа. За мөн бас энд байгаа алтнууд бол дандаа жинхэнэ алтнууд байж байгаа. Дандаа нөгөө дээж болон тэгээд одоо нэг юм юутай холбоотой юм дандаа түүхтэй холбоотой юм алтнууд. Тэгээд орж үзцгээе. Энэ одоо улаан чи юу лээ? За энэ болохоор энэ шафтын одоо энэ босон амны одоо энэ хэсэг. За энийг бол ингээд дүрс. Одоо энэгээр бас хоёул дээш дэвтэр гараад дээр байгаа юм байна. Зөв. Окей. Зөрцгой. Ишлэж явна гэсэн. Чэнэс яг нэг мэдээлэл яаж одоо сүмнөр юм. За энэ бол яг нэг үзмэр музей зориултаар ингээд байгуулсан юм аль хадгалдаг юм сэв байж байгаа. За энэ хаалганы юм зузаан одоо энэ нууцлалтай энэ хідэн цоочтой байгаа. Тэгээд ингээд юм байж байгаа. Монголд юм Walt гэдэг баар байдаг шүү дээ. Монголд Walt гэдэг баар. За алтан зоос байж байна. За нөгөө алтан голдмаа ч юм байж байна. Ориг алтан голдмаа. Вау. Ялтансан. Тэр үед энэ алтыг одоо зөөвөрлөхөд энэ одоо нэг юм алтыг хамгаалж авдаг юм хүмүүс яа. Цэргүүд тий. Юу байгаас тий. Сон дэвтрээс хамгаалсан хантаа зогсон. Энэ хатаац нь баг төмөр юм зүүж өгдөг. Йоо. Гайхалтай. За алтан одоо энэ хэрэгсэл цаг тий ингээд угуулж. Тэгээд одоо өөр алтаа хийсэн. Бүгд алттай. Норсман одоо чиний явж байгаа гадарчтай холбогдолтой алтан юу байж энэ да? Түүгнэ тий. Зөө. Нэг алтны чулуу ямар бэ? Тэгээ чулуунда яаж байдаг? Эдгээр дандаа жинхэнэ ориг. Бүгд яг энэ уурхаа. Энэ уурхаас холбоотой. Зөө. За энэ алтнууд дандаа ориг алтан байж байгаа. Нагц одоо тэр маань эхнэрийг дагаад тэр илүү мэрэгчлийн талаас Яадаг юм даас. Ерөнхийд чам тайлбарч байна. Зандаа яж ихтэй нэг юм гэлтгансан юм байвал санаа явж байгаа юм тий. Энд бол олох магадлал ихтэй. Багтэлтэй. За алтууд ерөнхийдөө кварц зэнд одоо ингэ байдаг. Ер нь ийм хөв ингээд одоо байдаг. Тэгээд тэрийг бутлаад ингээд боловсруулаад ингээд байгаа. За одоо энэ алтны судлыг одоо нөгөө нэгтэй яаж алт юу яаж одоо тогтдгийг гэдэг ийм юмнууд ингээд харуулсан байж байна. За энэ алт яс 9 төрлийн алт. Энэ одоо бүр ингээд цулаараа алт ингээд кварц дотор ингээд байж байгаа юм. Бүр бөөнөрсөн шүү дээ. Бөөнөрсөн. За яалтчгүй алтны тийм аа калорий гэж нэг. Тэгээ энийг ингээд алт хэрэгтэй ингээд үзүүл байж байгаа. Үнгүү энэ музей бол өөр үнгүү. Харин тийм үнгүү юм шиг. Яг тэр энэ өөрөө нэг юм
алтыг ингээ маш олон жил олболцуулсан чинь амар өөрсдөө мангах мөнгөтэй тэгээ энэс нэг ашиг олох шаардлага байхгүй. Тэгээ үзүүлж харин ч бүр энүүгээрээ бахархаж олон хүмүүс үзүүлэх хэрэгтэй. Энэ алт уу? Энэ бас алт. Энэ бол би нэг дээр хахтай манай Монголын газар нутагтай төстэй. Харин тийм ээ тийм. Айгуу төстэй. За. Ингээд ийм гоё үнгүү музей байна. Walt гэдэг. Монголд бол Walt гэдэг баар байт юм да. Энэ бүр цахлааш гасуу дээрээс. Энэ болохоор дээрс ингээд head frame гэдэг одоо нөгөө view буюу энэ гадналын үг ингээд хитүүлэн фреймдээс ингээд харж болно. Хоёул хамгийн дээрээс ихэл авч. За first floor нь болохоор энэ Америкийн нэгдсэн улс энэ ч өөрөө нэг Британтай холбоотой маш их юм байдаг. Британаас өмнө эдгээр одоо энэ алтны дүүргийг ирж олбор заахын британчууд ингэж ийстэй тэдний зочд буудлууд ямар байсан ийсийг гэдгийг ингэ харуулах яг тухайн үеийн хар ингэ байж байгаа. За тийш хацгаая. Би ч гэсэн аюу сонирхолтой юм. Харин тий. Би ямар нэг хөтчиг явж. Ингээд гайд таарсан. Гайд авч авах гэдэг чинь бас тийм амархан зүйл биш шүү дээ. Ер нь альва газрын гайд гэдэг чинь өөрөө тухайн газрынхаа шин сод юм гэдэг юм. Гэтэ манайх ч одоо шинэ хүм өөрөө. Гадуур явтайгаа шинэ хүм. Бараг чамаас баггүй тань. Чи баг ингэ надаас л үгэн танаас. Би бас шинэ хүм гэтэ аюу болов үү. Наах нөгөө ажилтаа ээж нь урт байдаг болохоор энд ирээд нэг 7 хамдаг тий 14 7. Тий. Тэгээд яг ирээд сар болж байгаа. Тэгээд энэ 3 дахь хамт нь энэ л. Тий 3 дахь хамт. За ингээд шууд юу ингээд. Зөө. Орой морой хичээлээс харж маддаг амар их гоё юм билээ. За тэр бол манай эхнэрийн ажил. Манай эхнэр яг тэр хэсэгт ажилладаг. Манай эхнэр бол одоо геологч буюу одоо энэ алтны уурхай бол нөгөө стил нөгөө хайгуулынхаа үйл явц юмнууд ингээд нөгөө тилээд ингээ хайгуулаа ингээ хийгээ явж идэг. За манай эхнэр тэн дээр бол дээд мэж шарталдаг, дээд чиг ялгадаг тийм ажил хийдэг геологч юм байна. Манай эхнэрийн ажил тэр байж байна. Яа тийм. За тэр бол нөгөө алдарт супер фит ингээд супер фит тийм ингээд үргэлжлэл үргэлжлэл явж байна. Маш том уурхай. Шороогоор ингээд мандсан байна. Яа, кадуурлыг гэж нэг ийм хот байна да. Энд чинь баг калгуурлын зайсан юм шүү. Тий, ер нь бол зайсан. Калгуурлын зайсан. Би бол одоо энэ калгуурлыг бурж халиевч гэсэн нэг. За. За нөгөө Австрали улс бол нөгөө могоо аалзаар бол юм дэлхийд алдартай. Тэгээ сая чи анзаарсан бол энэ доор нөгөө могооны сайенс амир их байгаа. Энд чинь нөгөө могоо нөгөө аюултай могоонууд ингээд стил ингээд амьдарч идэг. Тэгэхээр одоо ингээд доош харах юм бол одоо энэ дотор ингээд хүмүүстэйгээ хамт нэг могоо амьдарч идэг. Могоог энэ твээс явуулж чадахгүй. Хүмүүс могооноос дайжаад энэ твээс явж чадахгүй. Тэгэхээр одоо могоо хүн хоёр хамтаараа энд ингээд амьдарч идэг. Би тэр могоотой нь одоо ингээ хамт дасан зогсох гээд судалгаа хийгээ за нэг ийм могоо ингэж харагдах юм байна гэх. Гэтэ харах юм бол бас эвгүй юм байл. Зүгээр зургийг харахад л эвгүй могоонууд. Тэр ааз мааз нь яач гэдэг. Амар л да. За дотшоо. За одоо хэлүүлээ энэ калгуурлыгийн алтыг анх одоо энэ Британаас ирж одоо анх олборлож байхад одоо тэр үеийн олборлож исэн хүмүүстэй тэрнтэй холбоотой хүмүүсийн түүхийг агуулсан зочд буудлыг яг тэр чигээр ингээд одоо байлгаж идэг яг тийм эсвэл ингээд бас айгүй сонирхолтой юм байл яг тэр үед яг яаж амьдарч исэн те алт олборлож исэн хүмүүс те амьдралын ер нь бол юу юм бэ те зочд буудал тэгэл одоо тэр алт олборлож исэн хүмүүсийн амьдарч исэн орчин юм те яг тэр ингээд хадгалсан юм газар байж. Тэр одоо тийм ямархай орчин. Тэгээд эд чинь бол бүр одоо хідэн онд энд анх ирээд алтаа олборцсон байлаа. За 1800-аад оны дундаас исэн баха. 70 мал. Тий. Тэр үеэс ирээд ингээ алтаа олборцсон. Тэр үед бол одоо морь тэрэгмэргээ тий айгу тэр ч одоо юм чинь баг 100 жил, 100 гаруй жил, 150 жил тий баг ингээд түүхийн алтаа олборж байгаа гэхээр бас энэ айгу хасар их нөөцтэй. Уусаа дэлхийд номер 1 алтны уурхай. Тий. Hi guys. Hi, how are you? Good. Австрали улсын одоо хамгийн топ уулуурхайн одоо олборлох салбар гэх юм бол төмрийн өдрийн салбар байдаг.
Төмрийн өдрийн салбар бол Австрали улсын одоо голлох уулуурхайн одоо салбар гэж үздэг. Яг тэгэхээр төмрийн өдөр өөрөө дэлхийн зах зээл дээр нөгөө үнийн өсөлт савлгаа багтай. Тий. Алтол өөрөө амар савлгаатай, дайм байлдаантай холбоотой маш их дэвш учраас савлжид учраас яг уу доктортой бос гэж үздэг юм л. Гэхдээ нэг одоо нөгөө нэг ашиг орлого олох нь цөм хийдэг. Төмрийн өдөр болохоор юм жиг ингээд найдвартай ингээд урт хугацаанд. За энэ ингээд Калбурлигийн анх алт олборлж ирсэн үеийн одоо түүхийг ингээ агуулсан юм. Зөө. Байж байна. За. Энэ бол одоо нөгөө нэг анх алтаа тэгээ алт олборлоход холбоотой юмнуудыг ингэж энэ тэрэгэн дээр тавьж ингэж зөөдүүлсэн. Модоор ингэж хийдэг байсан. Тэгээ одоо эн чинь бол одоо яванд нөгөө уулуурхай том дамптай 240 тонн 8 том дамп. Одоо бол ерөнхийдөө тийм болоод ингэ хөгцсөн. Тэр үед яаж ингээл бас л одоо энэ нөхөрөө шүү дээ одоо төрч явж байгаа шүү дээ тий. Бүх юмаа тавьчихсан. За модон дугуйт тий. Одоо мотор дугуй хийсэн байгаа байхгүй. Ийм дугуйг онно гэд төсөөлтэй банаха. Ингээд ийм мал одоо өнөөдрийн энэ хүний одоо хөгжил дэвшлийг ингэж одоо ингэ авсан. Нэг талдаа энэгээр аим бахархмаар байгаа байхгүй. Яг ингээд Монголд бол уулуурхайг бол одоо ингээ синдижтэй ухдаг монголчууд одоо Монголд бол уулуурхайг бол муухайгаар боддог ш. Гэтэл эдгэр чинь бол маш их юм үзэж туул зовж ийм их юм бүтээж хийгээд өнөөдрийн бидний амьдарч байгаа технологиг бий болгосон юм бас бахархмаар түүх байгаа даа. Одоо алт бол өөрөө утсанд маш их хэрэгтэй байдаг. Одоо бидний барьж байгаа утас чинь алт дагуулж байгаа шүү дээ. Алт бол энэ утсаа чинь бүтээх боломжтой. Цансны хөлөг дагуулж байгаа. Маш олон одоо шинжлэх ухааны одоо нээлтүүдэд ингээ алтыг ингээ ашиглаж байгаа. Тэрийг технологиуд дээр ашиглаж. Тэрийг эдгээр бол ингээд ард иргэдээс нуудгүй ингээ бахархал болгоод ингээ тавьсан. Энэ бол өстой сонирхолтой юм байна. Модон дугуйг ёо энийг модон дугуй гэж төсөөлөлтэй. Тэмээ хараа энэ тэмээгээр ингэж яадаг гэсэн. Гэтэ энэ ганц бүхтэй тэмээ. Одоо нөгөө нэг арабуудаас авчирч тий. Тэгээ арабуудаас нь тэмээ авчирч ингэж яадаг гэсэн. Тэгээд эн чинь би яг тийг сонсч ирсэн нөгөө нэг одоо энэ чинь алтаа ингээд олцсон. Тэгээд тэр нь жоох юм цүл хэсэгт усгүй хэсэг тэнгууд л тэнд хамгийн төсвөртэй амтэн чинь тэмээ олчиж байгаа. Тэгээд тэмээг болохоор ингээ арабаас авчираад тэгээд тэр тэмээ хариулах хүмүүсийг авчираад тэгээд ийм хамгаалагчтай тэг ингэж явж ирсэн. Унлаг ашиглах нь тэмээ өөр амар аашлахад зориулагдсан. Сайтай. Ус баг. Ус баг. За энэ тухайн үеийн одоо алт ухж исэн хүмүүсийн л зураг. За одоо ингээд алтыг ингээд ухаал олборлж ирсэн үеийн ингээд одоо энэ усаа авчирж байгаа хэсэг шүү дээ. Ус бол энэ уулуурхайд одоо амар чухал юм. Одоо чинь ялангуяа алтны уурхад бол усаар угаах, усаар зайлж одоо тэр нэг алтыг тэ ингээд алт чинь хүний төвөөрөө ямар нэгэн усаар зайлахад бол хүний төвөөр доош юм шигжийдэг. Чулуу нөр хөнгөхгүй учраас ингээд өстрээ гараа явдаг. Тэгэхээр ус гэдэг бол энэ уулуурхад маш. За тэгээд энэ хоолоо бол нөгөө нэг фердис калгуурлын руу усаа татж байгаа юм хоолойг хийж байгаа үеийн зураг байна. Тэгэд энэ дээр ингэсэн гэд сонсч ирсэн түүх юм. Энэ хоолойг нөгөө нэг одоо бүтээх зохион бүтээсэн өмнө нь одоо хүмүүсээс ингээ одоо энэ хавийн алт ухж байгаа хүмүүсээс ингээ мөнгө цуглуулад хоолойгоо хийх санхүүжилтээ гаргаад хоолойгоо татаад тэгээ яг ингээ усаа нээсэн чи ус нь ирэхгүй байгаа гэсэн. Тэгсэн чи нөгөө нэг энд дэсэн хүмүүс нь чи бидрин ингээд алхтаад тэ ингээд хэрэггүй юм ингээд нэг зарчлаа мартай. Тэгээ нүүтэн диско амиа орсон гэж сонсчихсон. Тэгсэн чинь яг тэрнээс нэг 2 хоногийн дараа нэг усна. Тийм үсээ сонсоогүй юм шүү дээ. Яг тэр усан тэгсүүлж чи. Нөгөө нэг энэ яалт ч нөгөө хоолойгоо ингээд тавьчаад тухайн үчи одоо шууд ингээд татдаг даралт байхгүй. Тэгээ тэр нь ингээд урсгалаараа л явж исэн юм шүү. Одоо фердин тэр хамгийн өндөр уулаас тэр хоолойгоор ингээд усын ингэж яаж исэн татчихсан. Тэгсэн чинь нөгөөт ингээд над чиг л одоо ингээд дугуйтаал ингээд калгуурлын руу ирж байгаа шиг усны ингээд ирж исэн юм шиг хоолойгоор. Тэгсэн чинь нөгөөтхийг маань ингээд дарамтлаад те буруу шагаад олдгоо те нөгөөх нь нөгөө хүн диско амиа орлсон чи яг тэрний дараачаас ингээд ус нь ороод ирсэн гэдэг. Нэг тим түүх ярьж өгсөн шүү надаа манай монголчууд. Тийм тэгвэл бас сонирхолтой байгаа. Тийм виста сонсож байгаа түүх юм. Би бас тэгэхээр бас нэлийн юм сонссон үү? За энэ болохоор нэг яг алтаа угаадаг юм скрин ингээ байж байна. Энд дээр ч одоо би түрүүний хэлсэн шүү дээ. Сэгсрээд тэгээ нөгөө нэг юунуудын чулуунууд нь доош ороод энэ доороо нөгөө нэг алтан тэр доороо ингээ шигдээд ингээ үлддэг тий. Дээдлийнх нь одоо энэ хараа энэ шүү дээ. Энэ дээрээс ингээ алтаа ягаа тэгээд доош шигсрээд скриндээд тэгээд алтаа ингээ барьж авдаг.
За энэ нөгөө алтаа жилдэг жилдүр байгаа. Оо зөө. Бараг алтан жиндүр юм шүү. Вау. Энэ нөгөө нэг одоо miners right гэдэг нь болохоор нөгөө өөр улс мусаас амар хүмүүс энэ дээр авчирч нөгөө miner уурхаачд авчирдаг байсан юм байна лээ. Тэнгүүтээ нөгөө одоо эн чинь нөгөө юугаар л одоо хамгийн анхны ажиллах виз байгаа байхгүй юу? Ажлын гэрээ. Ажлын виз гэдэг одоо энэ дээр ингээд те miners right гэдэг энэ байжж тэр одоо энэ gold field тэдэн хүртэл ингээ энэ хүн ингээ ажиллана гэдэг юм одоо юу баг. Одоо анхны калкулятыг ажиллаж виз. Тий. За энэ болохоор нэг манай юугаар одоо нэг усан шараа тий юугаа ингэж дээш нь гаргаж ингэж авдаг тийм одоо татдаг тийм хэсэг ингээ байж байна. Одоо тэр цаалтал одоо нөхдөөд нь ухаад ингээ дээш нь гаргаж яж тий. За одоо тэгээд нэг жоохон хөгжөөд арай нэг хөгжингөө болоод ирэхэд нэг хүмүүс гэмтэж бүтээд ирэхээр нөгөө каас өмсөх хэрэгтэй байна. Хөдөлгөөний багц нь арай нэг жоохон хүний нэг хийхэд нэг эвтэйх юм ч юм уу те. Тэгээ энэ нөгөө нэг лаа юу жишээ нь байж ах жишээтэй те. Ингээд одоо хүмүүс нэг юм жоохон арай нэг уулуурхай ажиллах нэг жоохон өөр болоод байна. Тэр нь энэ болохоор газрын гадарга дээр байсан. Одоо ийш болохоор жоохон илүү өнөөний гүнлүүгөө ороод ирэхээр жоохон технологи илүү шаардах тийм ажлууд байна. Одоо энэ 76-ад одоо ингэ ороод ирсэн босон амаар ингээд уурах. За тэр 1990-ад оноос л ер нь бол ингээд энэ уурхаан 1890. Тийм 1890-ад оноос л энэ уурхаан үйл ажиллагаа ингээд эхэлжсэн байгаа байхгүй юу. За энэ болохоор нэг Jack Leak гэдэг одоо өрөм байж даадурхаа тий одоо ингээд өрөмдөөд энэгээр ингээд дисэлдэг тийм юу. За энэ болохоор нэг хортой орчинд одоо энэ орж ажилдаг тийм юу байгаа даа. Маск. Хортхийн одоо маск юм байна. Янзын гой мүцээ байна. Тий. За одоо тэгээд нэг босон чинь нөгөө хүн ажиллаж байгаа. Тэгээд одоо нэг бэртэж гэмт. За тэрнтэй холбоотой энэ анхан тусан жимнүүд ингээд байж байгаа жишээтэй. Тэгэл уурхаагаа дагаад бүхэл юм ингээд хөгжөөл явсан байна тийм ээ. Одоо тэр тухайн үеийн одоо нөгөө нэг энэ Британаас ирж одоо энэ алтыг олборлох одоо энэ Калгуурлын Австралиг ингэж одоо тий өнөөдрийн хөгжилд одоо хувь нэмэр оруулахад одоо тухайн үеийн хүмүүсийн амьдралын нөхцөл байдал ямар байсан юм гэж харагдаж байна шээ. Одоо энд бол нөгөө манайхаар бол нөгөө алтны нинжа нар гэдэг шиг одоо алт ухаж байгаа хүмүүсийн юм гэрүүд тий хуаран. Тий хуаран. За энэ тэгэл одоо нөгөө тухайн одоо хүмүүс одоо ингээд өөр газар ирж сууршиж амьдарч байгаа үеийн хүүхдүүд яаж сурж болсорж ирсэн тухайн тэр нийгэм соёл нь өөр юу байсан юу үзэж сонирхдаг байсан ингээд те одоо чинь энд бол ингээд хүүхдүүд ингээд эрдэм номоо сураа байж байгаа шүү дээ те боловсрал гэсэн. Одоо энэ яг төрийн тэр уурхаагаас нэг 10-аад 7 жил те 10 хэдэн жилийн дараа л ерөөсөө энэ уурхаа энэ юуны чинь ингээд явж байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд нь яаж birthday party ямар байсан 1922 онд ийм төсөө өдрийн life on the field гэж байгаа. Тэр тухайн амьдралын юу ямар байсан. Одоо тэг хүүхдүүд ингээд ийм энэ би хараа шагаа авч тий. Шагаа тоглодог гэсэн тийм бас. Ингээд одоо ийм хөрх ямар ингээд тоглодог байсан. Энэ нэг ном байгаа даахгүй болсон ингээ. Оо зөө дижитал ном аа. Оо гарууд бол нүцгэн тий. Амбош богоо юм жиц. World Champion гэж байгаа байхгүй. Энд чинь нэг энэ сэлтийнх юм уу? Нэг World Champion тавдарч гарч ирсэн гэж үсэн. Тийм сэлтийн гэж. Тэгээ ингээс гараад ингээ нэг дугууных байна. Дугууны баг. За одоос чиний нөгөө өв хийсэн. Дугуугаар ингээ жисэн юм хараад байж гин. За энэ одоо тухайн нөгөө нэг энэ бас ингээ дээд баячуудын яг амьдрал яг ямар байсан те. Энэ байж байна. Зөө. За нэг ийм хүү салхиар явдаг юм дугуй юм шиг. Дугуй байж байна. Амар гоо салхи тооцоож явна гэдэг ч бас 1990 онд ийм газрын теннис тоглодог байсан. Газрын теннис тоглодог. Энэ чинь нөгөө дээр үеийн британчуудын тоглодог одоо тоглоом те. Дээцүүдийн тоглодог л тоглоом. Зөө. Гайхалтай юм аа. Тэгээд ингээд түүхээ. Ингээл за одоо энэ нөгөө тухайн одоо энэ аборигинал хүмүүсийн ингээ бас дүр зурх байж. Яг би энэ хүмүүсийг одоо айгу түүхийг ингээд харж ирсэн. Айгу өргөдмөр түүхтэй юм билээ. Тэгээ бас айгу одоо энэгээр бас хамаагүй тэр түүхийг бас ярьж болж гинөө. Ер нь бол та хэд энэ аборигинал хүмүүсийн түүхийг судлаад үзээ. Тухайн үед бол айгу их хэцүү түүхтэй хүмүүс байсан юм билээ. Зурагнууд хараа. Энэ одоо абын зурсан зураг.
Эдрийн зураг амар зурдаг. Ваа. За ингээд Калгуурлын хот. Абинуудын хэрэгсэл. За environmental impact гэдэг. За энэ байгаль орчин нөлөөлж байгаа. Яг энэ нөгөө энийг бол яг нөгөө эдгээр нөгөө аль болох нөгөө байгаль орчин бага нөлөөлтөөр ингэ ашиг. За яг ингээ харахад бол мод хягаад ингээ амар дүр зураг байна те. Гэхдээ бид нар энэс алтын юм доороос олдуулах. Энэ моднуудыг яадаг вэхээр австрал ялгаад энийг юм зороод бүр ингэ тийм үртэс шиг зорол олонгуудаа энийг буцаад юунд ашигладаг. Одоо том хотуудад авчиад нөгөө хотын төв зам байна шүү дээ те. Тэрний хажууд дэвсчдэг байхгүй. Энэ чинь тоос босгодог юм билээ. Тэгэхээр бас эргүүлээ зүгээр ингээд буцаад ингэ ашиглаж байгаа байхгүй. Тий. Би энийг бас нөгөө яагаад бол энэ моднууд гэдэг. Энийг чинь бүр уурхаа нэг топсэлэн хуулаа моднуудын тусны газар оолоод тий. Энийг ирж авдаг компани байт юм лээ. Тэгээ тэрий чинь ингээд зороод дөнгүүдээ перт давчингуудаа ингээд юунд дээр хаждаг. Дөнгүүд энийг чинь нөгөө 7 хоногтой ч юм уу яваад ингээд тусалцаар өөрөө чих гаргаад тоос босгодог. Зөв бас мэдмээр юм байна шүү. Одоо энэ бол энэ супер битийн их хэсэг харагдаж байна. За тэгэл одоо энэ бол бас л алтан халбаг хэрэгсэл рүү галихад гэж бодож байна. Хормын урилга ба ш дараа. Энэ бол дээр үе хормын урилга байна. За энэ хэсэг бас жоохон тийм анх харахад юу байсан? За найзтай киноны нэг юм яд хэсэг юм бэ? Зүгээр шоорын. Юу гэнэ вэ? Анх бол тийм жоохон тийм яг юу санагдсан. Тэгээд нэг юм дээр үе хүмүүсийн сүнс байгаа ажилчтай тийм эвгүй мэдрэмж ингээд аах ингээд хийжсэн. Одоо ингээд авчихсан. Энэ одоо яг нөгөө нэг юу гэсэн үг вэ? Одоо дээр үе банерууд гэсэн үг үү? Тий, яг үйлчлэгийн газруудын тухайн үеийн тэр үйлчлэгийн юмнуудыг л одоо харуулсан тийм том зураг юмнууд ингэж тухайн үед л уралж үзсэн юм шиг. Яг дээр үе гэхэрэл ингэ байж. Тийм шүү дээ. Яг бүр дээр үе хараа. Одоо нөгөө нэг юм тоглолтын нөгөө нэг юм зарын банер энэ төр байж тээ. Тэр шиг л юм байна л да баг. За энэ тал бас одоо нөгөө яг амьдж байгаа энэ бол яг тухайн юмгээр илүү хадгалахыг ингэж хэлсэн билээ. Одоо яг энэ модон эдгээр бид одоо тухайн юу гэж за тухайд бол одоо шүдний асуудлыг болоод энэ зохицуулт байсан. Яа, жинхэнэ хүмүүсийн айдас байна да ингэ. Шүдэг бол одоо энэ дотор ингэ амьд. Одоо тэгээ тухайд бол одоос нөгөө нэг юм хөвчөг байсан тий. Тэр үеэсээ ингээд одоо тэгээ харахад бол бас амар авдаг гэсэн юм уу? Одоо бид нар ч нөгөө шүдний имлэг дээр очихоос айдаг чинь баг энийг харчвал айдастай болох юм шиг. Энд бол ирнэ гэдэг бол жинхэнэ хүмүүсийн жинхэнэ хадаарсан зүйл айдсыг харуулсан байх шүү. За энэ нэг юм тухайн нэг юм амьдарч ирсэн. айлын тийм юугаа Гэрийн тогтчлт. Одоо энэ бол түр бүтэл лакшри тэг гоё айл те аймаг тансаг хэрэгэл. Одоо л энийг ингээ харахад бол энэ дэр ингээ дандаа мөнгөн эзэл хэрэглүүд ингээ тавьсан. Тэгээ одоо төгөлтөр хуур байна гэдээ бол эн чинь өөр нэг юм юу айлаа одоо сонгод өгч юм сонсож жоохон сэхэтэн төдөл яйл те. Тоолж Монголд төгөлтөр хуураа те. Тэгээ одоо баа сав цаг маа ингээ энэ юмуд ингээ харахад бол ийм жоохон сэхэтэн айлын одоо юу байсан. Одоо ном уншдаг байсан юм те энэ айл. Ганс байж юм дээр хөтөл болж юм. цаг уу? Clock ч тийм. Цагийг ийм том хийсэн буух тий. Анхны цагуудад ийм хийсэн байна. Энэ надад дээр үеийн санагдаад байна. Бас ямар гоё тухтай байсан юм уу? Тий. Монитор сантог хэрнээ тий. Яг шууд зөөлөн суудаг. Гоё. Дээр үедээ ийм технологи тавьчих шиг. Сандал хүртэл. Яг гэхдээ энэ бас чинь ингээ дээр үеийн хүмүүс яг чамд харагдаж байна. Яг. Гэтэ бас дээр үеийн амьдралын
одоо энэ доторх гэрийн төгсчлүүд бас гоё хэнцэр байсан. Тий, хэнцэр байгаа байхгүй. Аим хэнцэр. Тэгэл тэд нар ч одоо ганц 100 нэр тэн дээр өөр төгөлдөр муура тоглодог тий. Чамин жинхэнэ сонгодог гэр бүлийн юм Жишээ байна. байдаг яадаг вэ? Авш мань. Зэн цэцэрлэг үү? Тэгээ энэ одоо хүүхдийн цэцэрлэг одоо юм байсан. Тухайн цэцэрлэг. Би энд нэг айгу сони юм олж харсан. Монгол гэр биш. Тэгээ энэ Монгол гэрт амар төстэй байгаа шүү дээ. Зэмдгий нь ямар ч та энэ борог нэг. За дээр үеийн цэцэрлэг нэг юм байсан. За одоо ингэ буугаад ирсэн. Тэгээ ингээ буусан. За одоо ийшээ энд рүү гарахаар бас нэг юм ухаан юм бас нэг юм юу харуулсан. Одоо тэр нь л байж. Баашин. Мотел. Одоо энэ зурнууд ингээ харахад одоо тэр 70-аад 80-аад оны тэр одоо нэг юм бас нэг юм амьдралууд ингээ хаасан юм дүр зур байгаа. Одоо нэг ийм машин надад бацсан юм байна. Өцөөц энэ машин. Энэ машин одоо цагт одоо энэ машин чи аягүй тансаг. Тэгээ ховор машин. Одоо тэр түрүүний тэр гадаа байгаа тэр нөгөө нэг ингээ чи хараадсан шүү дээ. Яг дээр үеийнхэр гэл. Одоо яг энэ зурган дээр байгаа барилгууд чи одоо ингээ стилчж чинь ингээ байж байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө тухайн үед бас барилгыг чанартай барьдаг байсан те ингээ одоо хүртэл ингээ байж байна. Тэгээ бас цаг агаар нь бас айгу юу байна л та тий. Хөө бүр амар тэсгэн хүйтэн болоод халаад нөгөө материалын илэгдлийг хурцгаад байхгүй. За энэ дээр үеийн яг юм баяшин. Энэ төгшөөгөө орж болд юм уу? Nice. Банк. Банк юм уу тий? Зөө дээр үеийн банк. За чинь одоо яа тэгшрэхгүй байна. Одоо тэгшэрч байна. За дээр үед ийм банк байсан байна. 1893-1993 он гэдэг ч одоо 100 жилийн түүхтэй банк юм. Тийм. Westpac нэ энэ нөгөө миний нээлгсэн банк шүү дээ. Эднийх зүгээр ийм амар юу юм те? Дээр үеийн түүхэн банк юм уу те? Хамгийн хараг анхны банкнуудынх нэг юм шүү дээ. За энэ сууж Гэрэл контракттай чинь байгуулна. Western. Сайн банк тухайн банкнууд одоо энэ жинхэнэ банк бол одоо энэ утгаараа өгч нэг алт арилж явах те тэр алтыг мөнгөн гуйлах хийх ингээл одоо банк одоо ийм хөө үдээс яа хөөсөн за одоо дугуй. За энэ ийм банкны сайт байна. Одоо энд ингээл эндээс ингээл мөнгөнд юу вэ? хүмүүс ингээд дээр бичихэр хөдөө займаа хол байгаас тийм ээ. Нэг шууд ингээд гараа нэг атгуулж хаа гэдэг тэгээ ингээд өгчин тийм. Яг эндээс аваад тухайхад хамгаалт авах. тийм ээ. Гэтэ ч бас яг дээрэндийг бол асар амархан. Одоо яг энэ банк ч бол одоо яг тухайн үеийнхаараа бол ингэж байгаа байхгүй. Зөв. Тэгээд одоо энэ нөгөө одоо гэрээ контракт зээл мэл одоо тий одоо тэр юутай холбоотой мөнгөн говьлог хадгаламж те зөв одоо энэ газар барьцаалсан зээл байж юм уу тий газрын гэрээ мэрээ энэ хөл юм байна да банк энэ ийм газрын юун кадастрын зураг шиг юм шиг байна тий. За тэгээд Western Australian Bank ийм байсан байна. Имлэг үү? Айл уу? Айл шүү. Minus энэ нөгөө одоо юугаар дээр үеийнхаараа
уурхачтай амьддаг байсан. А зүгээр одоо энгийн айлын юу ахна ш. Одоо түрүү бол хэдүүлээ нэг жоохон Классик. юу байдаг. Орсон шүү дээ. Одоо энэ бол нэг жоохон тийм юу. За энэ оф байж байна. А тэгэд энэ халуунд одоо энэ кондишнинг тэрхүү бас л байжсэн хаас лайм байгаас. амар амьдэрчсэн. Хүүхдээ энэ ч ингэждэг те. Хүүхдээ ор байна. А тэгэд энэ модон машин чинь бас л халуунд бол бас амар. Энэ бол одоо гав тоогоол юм шиг байна. За тийм байна. Галтгоо. Энд юу гэсэн. Саа tea, coffee, ice. Энд тэгээд суух нь талхаа хийдэг юм байна. кейк. Asti модон машин бол тэр үед ингэж халуунд амьд. Хөө бас шүршүүртэй байсан юм байна. Тэ шүршүүртэй. Шүршүүртэй байсан. Наач яас ер нь бол эдгэр ч одоо ингээд дээр үс яг аюу ариун цэвэртэй анхаардаг те. Ишга одоо нэг нөхдүүдийн 0 одоо ингээд 0. Оо, модон жарлаа. Манай модон жарлаа. Угаасаа л тэгээ дээр үйдээ. Гэхдээ модон жарл ирнэ тэрэн дээр юм суудаг байсан. Амар тийм суултартай байхгүй. Зөв. Гэхдээ нэг өвөл мөвөл болохгүй болохоор бас тий байнгын ингээд суухад бас л болдгоо байсан баг л та. Laundry эдэр. Бид ч одоо өвөл болоод ийм юм дээр суувал бөксөлдөж чинь өстэй. Хажуу өрөө бас ингээд түрээсэлтэй байсан шүү. Зөө түрээсийн өрөө. Оо зөө. Тийм юм тий. Ингээд нэг нөхөр. Энэ дотор ингээд над чи ингээд явуул юмс бол ингээд хаж ирээд айж явна шүү гэж. Аа тийм жижиг өрөөнд бас халууц. Гэтэ энэ би тэр нөгөө нэг энэ музейн хүмүүсээс асуухад бол одоо энэ дотор байгаа бүх энэ дээр үе хэрэгэл бол яг тухайн үед байсан. Тэгээ нэ айгу үнэтэй л эндээс одоо ингээл нөгөө худалдаж аваад энэ музейг байгуулж яхад юу яасан юм шүү байгаа. Яг тэр үеийнхаараа байгаа. Тэгээ нөгөө чи одоо харуул бити хөрөө Аа тийм ээ. Дон тоочгдсан тий. Одоо хүрэхэд сал хүн болгон хүрэх юм бол чинь тэгээ дороо иврээд. Дараа иврээд дуусчихаар. Аа зүг. За нэг иймэрхүү ингээд нэг жижигхэн ингээд музей ингээд байж. За энэ бол ерөнхийдөө нэг айл одоо уурхаач болон одоо тухайн юутай ямар холбоотой Аж амьдралын тийм ээ. Одоо ийшээ нөгөө илүү яг уурхаан одоо энэ нөгөө түүхтэй холбоотой музей рүү очиж. За тэнд бол илүү нөгөө мэрэгжлийн тайлбарлагч байж байгаа, Монгол тайлбарлагч байж байгаа. Мэргэжлийн Монгол тайлбарлагч. Бид хоёрын өөрсдөө эхнийхээ юуг бол музейг амжилттай одоо эрх махийнхаа тайлбарт үзчихлээ. Бөөндөө. Бид хоёр ч уулын шинэ хүн шүү дээ. Бид хоёр ч шинэ коуч шүү дээ. Энэ бол ер нь дээр үеийнхэн байшин барилгууд иймэрхүү яг дээр үеийнхэн байшин барилга. Төв удамж байна да. Одоо тэгээд энийг яг дээр үеэр нь ингээ байлгаж байгаа. Одоо дотор нь бол яг одоо хүмүүс ингээ одоо орчин цагт хүмүүс амьдарч байгаа. Тэгэхээр одоо энэ дотор юу хэрэгтэйгээр air condition хэрэгтэй те. Ингээд өөр одоо энэ ажиллаа хийхэд одоо интернетийн лан холболтой те. Ингээд жоох орчин үеийн тавилга бол ингээ за гаднах үзмжээр нь өөрчлөхгүй ингээ байж. Тий, яг дээр үеийнхээ ингээ байж. Одоо нэг кинон дээр бол ингээ бид нар нэг юм cowboy mobile-чуд ингээ годамжаар орж ирээд ингээ яваалтай ингэдэг. Нэг тийм дүр зураг бол ижи ингээ аягүй харагддаг. За энэ бол яг дээр үеийнхээ барилгын гаднах юу байна да. Амьдч байна да. Над exchange дээр гэсэн хаалт. Энэ exchange бол бүр алдартай юм байлээ. Exchange одоо энэ бааранд бол ийм одоо юу гэх юм. Бикинитэй ийм одоо зөөгчнөр байж идэг. Тэгээд уурхаагаа дагаад нэг иймэрхүү үйлчлэгээнүүд бас айхуу их байна. Дандаа ирчүүд ажиллаж байгаа болохоор нэг энд нөгөө нэг одоо хитэн одоо яг бас л энэ уурхай байгуулагчаас хойш 1800 оноос хойш байгуулагдсан нөгөө нэг биеийн үнэлэгчдийн газар гэдэг тийм газар байсан. Тэр нь бүр ингээд бас л нөгөө нэг уурхаачтаа дагаад ирчүүд ажилладаг болохоор тэр нь ингээд хөгжсөн. Тэгээ тэр нь бүр ингээд 100 хэдэн жилийн түүхтэй. Тийм газар байлаа. Музей байлаа. Гэтэ тэр музейг нь орж үзээгүй. Hans Nord Tourist Mine гэдэг. Одоо яг бүр уурхаан музейр орох юм да. За энэ болохоор яг хажуу талдаа ингээд уурхаан үйл ажиллагаа ингээд Зэрэг явж идэг. Тэгээд нэг хажуу талдаа музейтэй. Тэгэхээр би бол энд өмнө ирж байгаа. Одоо энд бол угаасаа ажилладаг нэг хүн илүү хойлоо тайлбар. Тийм. Тэгэд бичлэг хийж болох нь үгүй бас асууцгаая. Тийм. Энд яг энд бол нэг 20 юм дөө юм. Оо, тэнд молрах шиж чинь. Энд бол нэг 20 морой тахгүй болохгүй юм ба. Зөв нь мал зэрэг.
За модныхаа бичлэг хийж байгаа шүү. Манай гайд. За энэ хүн бол уурхай менежер. Одоо манай том баас явж байгаа. Одоо энэ бичлэг хийж болд юм. Болно уу? Окей. Юу яачих. Энэ ч орохоор нэг юу авах. Билет авах. Тийм үү? Хоёр билетээ аваад Аха. тэгээд энэгээр ингээд тойрдог нэг юу байгаа зам юу байгаа. Тэрүүгээр ингээд яваад хэлцэж байгаа. Окей. Би яг миний ажил жоохоо юу ячихэд. Нэг хүнд юм гаргаж өгчөөд. Аха. Тэгээд яваад очицээ. За окей. За see you. За дотор эхлээд юмнууд өөрсдөө үзчихье. Зөө шууд гарч ирэл уурхайн том машинууд руу гараад ирлээ шүү дээ. За 793 гээд За ахын жинхэнэ мэддэг юм даа ороод. уурхайн хүн даацын одоо уулын хөдөр чулуулыг одоо зөөдөг юм машин байж байна. За энэ маань бол одоо old school mine буюу энэ дээр үеийнхаар нэг хүн оператортай одоо юу яадаг. Одоо бол ихэнх уурхаануудад энийг дандаа оператор болгоод хамгаалсан. Алсаас удирдах. Алсаас удирдахтаа бүр пертес удирддаг. Уурхаануудын даапууд удирддаг. Тэгээд удирддаг хүн нэрээс нь 2-3 хүн эмгтэл байж идэг. Системээ удирдаад. Зөөд. За тэгтээ дэше орж харцгаа. Энэ нар бүр жоохон туссан чи хорсож байна. Нарны тусаа дүрхдэг байж байгаа юм. Вау, авраг ба штэ. За ингэ дэше гарыг. Энийг хоёр давхар байшил руу гарч байгаа юм шиг л хятадтай ах чинь. За анх удаа ийм уурхай машин тоног төхөөрөмжтэй л танилцж байна да. За энэ болохоор зорчигч сууд нөгөө талд нь жолооч сууд. Зөв. Зорчигч нь эндээ сууд юм уу те? Тэгээ одоо зорчигч одоо яг нэг энэ сурах одоо энэ чинь нэг шинж ирж байгаа хүн сурах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ чинь сууд. Эсвэл сурагч нь энэ чинь сууд нөгөө хүн хөтө саатал. Яг туршлагатай жолооч юм те. Оо энэ дээр ч юмар амьдчмаар юм шүү суудал мөр. Зөв. Одоо буугаад энэ арт юм За. байна. Ихэр том юм байна. Монголд ерөөсөө уурхай энэ төр орж байгаагүй. Тэгэд одоо энэ л нэг уурхайтай танилцж байна да. За энэ тоног хөрөмжийн одоо мэдээлэл байж энэ subgroup largest open cut gold mining running 24 hours a day all year round. 24 цаг бүр тасралтгүй жилийн туршид ажилладаг юм шүү дээ. Training 6 months. За KCGM буюу одоо Super PT юунд дээр болохоор Bounty operator-ыг бол 6 сар 12 цагийн одоо time roster болон ингэж сургаж ингэж явдаг. Энэ өдрөөр 6 сарын хугацаанд сургадаг гэсэн юм нэ. За энэ бол одоо техник үзүүлэлтүүд ингэ байж байна. За Super PT болохоор яг ийм 793 гэдэг энэ техник болохоор 40 шиг байдаг гэж байна. Зөө. Дугуй муугаас л авраг юм аа. Хэдэн одоо энэ дууных нь метр нь хэдэн метр вэ? Бараг 2 метр. Энэ одоо юу 4 метр зөө. Сэр том юм аа. За тэр дараачийн тэр энэ болохоор нөгөө нэг шороогоо Тэ одоо энэ ачдаг үү те? Энэ дээр. За би бол миний хувьд бол бас нөгөө яг уурхай дээр бол бас яг ийм тоног төхөөрөмжтэй хүмүүс сургадаг. Одоо би нөгөөчдөр хэлжсэн хүмүүс сургадаг гэсэн. Би болохоор одоо энэ дээр хүн яаж одоо аюулгүй ажиллах уу? Чи яаж энийг бүтээлтэйгээр ачих уу гэдэг. Би бол одоо нөгөө шинээр энэ дээр яаж байгаа хүмүүс ерөөд сургаад биопси буюу одоо яг сургалтын хэлцээхэн эрс баталгаажуулах тэр шалгалт авахт нь би бэлддэг. Тийм үү? Ажил дээр хийдэг. Одоо тэгээ таны зөвшөөрлөөр цаашаа шалгалтаа өгөх нь шүү дээ. Тий одоо би болчлоо окей гэх юм бол за энэ хүн болцоо одоо цаашаа өгж болно гэх юм бол сургалтынхан ирээд төлөвлөгөөнийхээ дагуу нөгөө сургалт шалгалт аваад за тэр окей авах юм бол ингээд тэр болтол би бүгдийн бүх мэддэг юм аа. За энэ байж байгаа мөн бос юм том хэсгээ байж байна. Тэн дээр бас хүн сургана. За том бульдозер байж тэрэн дээр бас хүн сургана. За тэгээ өөрөө бас энийг барьдаг. Зөв. За тэгвэл ахын яг
Мэргэжлийн машин лөө. Одоо энэ бол мотор нь уу? Тэгээ энэ мотор нэ чи нэг чи хоёр мотор та. Оо зөв. Яг энээс юм хоёр мотор байгаа юм шүү Тэгээ дээ. одоо яг энэ сэлдэр байх. Энэ дээр би энэ X загвар л байна. Аа зөв. Одоогийн хол шал өөрөө. G загвар моогор K загвар гэдэг бүр шал өөр. Хөлөөр нь амар илүү ухаалаг нөө бүтээмж илүү сайжирсан тийм. Дөрөв янз мага хатаа. Тийм ээ, 4 яндантай байна. За. Одоо миний уурхатар байдаг болохоор ерөөдөө эдэлтаа нэг юм дахиад нөгөө сурах гэж байгаа хүмүүс ингэ суудаг. За эхлээд бол би өөрөө битэр тэр хүнд ингэ яаж одоо авилгүй ажиллах уу гэдэг би болоод ингэ сургаад ингэ үзүүлэн. За тэгээд чи энэ том дамп руу гачихтаа чи яаж зайгаа барих юм. Тэ ингэ бүх юм ингэ зааж өгнө. Яаж бүтээлтэй ажиллах уу гэдэг ингэ зааж өгдөг. Тэгээ нөгөө маань хажууд суугаад миний хэлж байгааг одоо сайн чэйжлээ тогтоогоод тэгээд хэд хоногоос би тэр нөхрийг өөрөө суулгаад ерөөдөө яаж ийж болж гинөө. Тэгээд тэр хүн ерөөдөө би окей болж гин гэж үзэх юм бол супервайзертай хэлээ. Супервайзерын цаашаага нөгөө хүнээ сургалтын одоо багт хэлээ. Тэгээд цаашаа ингээд Шалгалтаа аваад тэнцээд ажиллах байна. Суугаад ерөөдөө яаж одоо орон зайн баримжаа нь яаж харагдаж чижээс ерөөдөө нь хаацаа. За тэгээ. Маш том учраас энэ орон зайн баримжаа. За дай нэг байж байгаа. Наачаа суугаад чи тэгээд ажиллуулж ийн гэдэг төсөөл дөө. Юу гэж орон зайн баримжаа. Холиндоо харсан ч бараг. Тэ одоо тэгээд наачаа чи мэдрэмжээр л явна шүү бид нар чи мэдрэх тэр энэ тоног тохиромж одоо тэрлүү чинь энэ миний тэр уртлын дугуй тэр тоног тохиромж мөрөхгүй байх хэвээр тэгээд дээшээ сайн өргөөд энэ дээр ингээд Зүү. А энэ нэг хуталтаараа бол ер нь нэг сайн одоо овоолоод хутгах юм бол нэг 40-50 тонныг нэг хутгалтаар хутгадаг. Зүү. Тэс баримжаа тэр бол ч юм хэрэгцүү байна. Тийм. Яг Гэтэ бас тэгэл сурна л та тий. тэгэл тэр чинь л одоо тэгэл энэ дээр баримжаа. Одоо бол ерөнхийдөө нөгөө нэг энэ техникүүд бол асар их хурцтай хөгжсөн одоо маш их өндөр бүтээмжтэй ингээ болцсон. За дээр үеийнх бол жоохон болохоос. Энэ бол бас жоохон болчих төрлөнө. Жоохон болохгүй. Хорогдох байр нь юунаас хорогдох байр? За тийч очиж байгаа. Одоо энэ нөгөө нэг 70 ил урхаа хоёр зэрэг авдаг учраас энэ нөгөө хорогдох байр буюу онцгой байдал үед хүмүүс тийшээ ордог. Одоо тийм хэсэг байна. Би тэнд очиж байгаа илүү тайлбарлаж. За энэ шанаган дээр нөгөө нэг абинуудынхаа бас зургийг байрлуулчихжээ. Чин дотор би яаж байгаа чин дотор нь орж бичлэгэндээ авах. За тэгээ. Хитэн хүн багтах юм байна. Стаурах том юм байна. Энэ нэг супер фильтр бас яг нэг юм шанаг байсан. Аа. Тэрэн дээр данч орж үзэж чадаагүй л та. Машин техникүүд бол яад ч өөр том бас байна. нөгөө ачхтаа одоо энэ дугуй өөрөө маш үнэтэй. Одоо нэг дугуй $100,000 юм дээ. Тэгэхээр бидний дугуйг одоо чиний нэг зүсч мөссөн байна те. Энэ одоо жоох муу оператор ингэ зүссэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр кабин одоо энэ нэг анхаа кабин дотор энэ дугуй юу байгааг бид нар харах боломжтой те. Тэр энэ ажлынхаа орчныг амар сайн цэвэрлж явах хэрэгтэй. Дугуйг зүсэхгүй байх хэрэгтэй. Дугуйг зүсэх юм бол энэ $100,000 ингэж байна л гэж байна. Салхинд хийж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэр ажлынхаа орчныг цэвэрлэх хүмүүс бас байгаа гэсэн үг юм тий. Үгүй юу? Өөрөө цэвэрлэх юм. Оо зөв. За хавдах байр гэдэг энэ дээр да. Ломшгүй камер яадаг. Review chamber буюу хорогдох байр далдуурхаад одоо янз янзын онцгой байдал үүсэх. За далдуурхаа одоо хамгийн аюултай зүйл бол далдуурхаа тоног төрөм шатах бол аюултай байдаг. Тэгээд тэр чинь нэг агаарын урсгалаараа тэр шатж байгаа угаар чинь бүх хүнийг нэг угаартуулах аюултай байдаг. За далдуурхаад бол бид нар одоо галын аюул болоход хамгийн түрүүнд бид энэ лөө орж хорогддог. За энэ маань болохоор яадаг вэ гэхээр яг хорогдох байр вэ гэсэн бөгөөд дотроо оксижен буюу хүчил төрөгчийн хангамжтай аврах алба биелэх хүртэл биднийг энэ цэвэр хүчил төрөгчөөр хангаад байж байгаа тийм байна. За нэг юм
одоо юунд аврах ийм одоо энэ газар хэдүүн авах уу? За энэ бол нэг 6 хүний хорогтой байх шиг байна. Би одоо нэг ойлгоход тахта бид нар энэ маш их байдаг гэсэн. Би нэг ойлгоход нэг даалгаврахад хүмүүсийг нэг анх ирж байгаа хүмүүс олон зочдод би энэ хорогт байрны одоо үйл ажиллагааг ингэж танилцуулдаг гэсэн. Би өөрөө Австралид энэ хорогт байр үйлдвэрлэдэг компанийн сургалтанд би өөрөө сууж ирсэн. За тэгээд ороод ирэхээр одоо энэ чинь бүгд алхамтай. За нэгдүгээр алхам яах юм, хоёрдугаар алхам яах юм, гуравдугаар алхам яах юм. За нэгдүгээр алхам бол орж ирээд хаалга хаах хэвээр асуудаг ингээд хаалга окей ингээд хаагдах хэвээр. Хоёрдугаар алхам буюу нөгөө Оксиженийг идэвхжүүлэх хэвээр. Кондишнерийг тахруулах хэвээр. За нөгөө гадна талаас цэвэр агаарын одоо хоолой энэ байж байна. За энэ бол гадна талаас бид нар цэвэр агаар ингээд оруулж ирдэг. За тэнгуүтээ цэвэр агаар оруулж ирээд энэ дотор нөгөө юу байх хэвээр. Карбонитий энэ дотор нэг шохоо байдаг. Тэр шохоо ингээд энэ дээр ингээд тавгууд энэ дотор байгаа агаарыг шохооч өөрөө шүүгээд бид нар 24 цаг 32 цаг бид энэ дотор ингээд одоо ямар ч хүчин төрөгчийн асуудалгүй ингээд амьд. За энэ лаа энэ кандла маань яадаг вэ? Бидний бүх юу дуусахад хүчин төрөгч дуусахад эцсийн найдвар юм. Энэ нэг цаг 30 минут агаараар тийжээдэг. Энэ яадаг вэ? Асаачхаар лаа өөрөө дотроос нь юу хүчин төрөгч ингээд өөрөө ялгаатай юм тий. Тэгээд энэ бол одоо бүр ингээд тий эцсийн одоо тий одоо найдвараа ингэж үлддэг. Тэгээд даатархаатай холбоотой юм нөгөө кино байдаг нөгөө 33 уурхаач ингээд нөгөө килд нөгөө яадсан. Килд нөгөө нэг доор уучдаг. За тэр энэ боломж нь өөрөө дандаа тийм хүний амь настай холбоотой юм дээрс үндэслэж гаргасан учраас за лаа бол одоо хамгийн сүүлийн одоо юу байсан гэж үзээд юм бол ингээд лаа ингээд байсан. Одоо чиний бас 0 хүртэл байж байгаа юм. Оо зөв. Энэ дотроо тэр вирус ямар ч гарах боломжгүй энэ дотроо баян. Одоо энд нөгөө юу байж байгаа анхны тусламжийн хайрцаг марц ингээд бүх юм байж байгаа. За төлөвнөс айгүй чухал юм байна тий. Яагаад энэ нөгөө энэ байж байгаа хөр энэ нэг кэсижим буюу сүб бид өөрөө нэг далдвархаа илүүр хоёр зэрэг явдаг учраас далдвархаад орж ажиллаж. Одоо манай ихнэр далдвархаар ордог. Ямар нэгэн онцгой бодлох юм бол одоо энэ ингээ барьж идэг. За энэ хоёр гэрэл байгаа шүү дээ. Энэ хоёр гэрэл ингээ зэрэг ээлж байгаа бол энэ алдаа заацсан ч юм уу те. За энэ гэрэл ганцаархан ногоон насж байгаа юм бол энэ үйл ажиллагаанд хэвээр өгчээд. За яагаад ногоон гэрэл гэдэг гэж бодож чи? Хүн цуснд хүчил төрөгчийн хэмжээ багасаад унахтаа ногоон гэрлийг ялгаж чаддаг. Зөв. Улаан гэрэл өөр өнгийг ялгаж чаддаггүй. Тэгэхээр тэгж нэгдүгürt үздэг. Хоёрдугаар утааг ногоон гэрэл сайн нэвтэлж чаддаг. Тэгэхээр бас нөгөө нэг имлэгийн тэрэгний тэр гэрэл мэрэлж айгу утга учиртай юм байна те. За ер нь бол онцгой хөдөлгөв чи дандаа ногоон бэлж байгаа. Тэр гарах гасны чиглэл чи дандаа ногоон өнгөтэй шүү дээ. Excite гэж авч байна. Excite. За одоо хоёлоо нүг 5 дугаарт нь хоёлоо ийшээ энэ дотор шиг авах юм. За мондор авахын ажилдаа танилцсан. Арай ажиллаа орж амжааг байгаа. Тэгээ бас ингээд одоо энэ уурхаач өөрөө энэ маш том уурхаад ордог. Австралид бол одоо энэ уурхаагаас маш их уурхаа ноу хав гардаг би сонс тээ. Тэгээд одоо энэ хажуу талд нөгөө нэг том майнингийн сургуультай одоо Кортни. Тэгээд энэ майнингийн сургууль ПТС одоо энэ уурхаатай холбоотой геолог болон энэ операшнтай холбоотой бүх юмудаа уурхаа дээрээсээ практик дээрээсээ юмудаа окей болгоод тэгээд шууд хажууд руугаар сургуультай заадаг. Тэгээд энэчнээс би н ойлгоход байхад нөгөө маш олон гадаадууд экспатууд энэ Кортны бас энтхийн үнд сурч ирсэн. Тэд нар бас ингэж хэлжсэн. Ер нь бол уурхаа ноу хаваа юмнууд ч юм бол энэ уурхаа яг энэ чинь хэсгээс гардаг. Одоо энэ чинь бас манай Монгол хүн те ингээд одоо ажиллаа байж байна. Бахархаар байхгүй те. Мундаг. Манай монголчууд ч одоо калгуурлээд хоёр монгол суудаг. Одоо хоёулаа энэ сууд. Зөв хоёлаа. Монгол шин суудаг тийм. Одоо чинь нэг альфа суудаг. Одоо бас энэ хятадууд л бас их олборлож ирсэн юм шиг байна нүгээр. Зөв. Хүүхдээ харагддаг байсан юмнууд нэг өөр. хатж идэнчээд тэгээд
Тэгээс одоо хоёр гараад ингэх гол энэ ч нэг хятад цэцэрлэг юм байна. Зөө бас хятадууд ингээл холборлт хийжсэн юм байна. Яг энэ хэсгээрээ болохоор ер нь хүн оруулахгүй. Хүн тэр нөгөө нэг яриадсан шүү дээ нөгөө нэг өөртөө Сидней явж байгаа нөгөө гал тэргээр явж байгаа тусгай зочдыг л бүтэн сайн ганцхан болгож үзсэн. Зөө. Тэгвэл бид давар хийх амар идэлж байгаа. За энэ ч одоо Miners Castle гэж байна. Уухай Дээр ашиглаж ирсэн одоо юм юм. Сүрвэгийн багж магч байж тараа. Далдрахаас Одоо бол тэгэл амар хойд хэрэгжилж ирсэн. Одоо тэгээ ингээд түүхийн олдор болчиход байгаа юм байна. Энэ ингээд нөгөө тэслэгээний Тэслэгээний яг одоо орчин үетэй нэлээд ойролцоо нь болохоор одоо энэ. Гэтэл бас одоо энэ GPS-нээс нь бас хоцрогдсон. Зөө. Энэ бол бас нэлээд үйл. дрон хэсгэж юм байна. Одоо та хоёр энүүгээр энд гарч нөгөө нэг угаасаа сүлт юм. Тийм үү. Алт угаах юм. За алт угаана. Алт олно. Гараад ирвэл яг Өөртөө авч болно. болно. Гэвч эзлэн шиг юм. Тийм үү. Алт гарах байхаа. Алт. За энэ юу вэ? Энэ болохоор хөлөө зүгээр нэг. Яг дэлхий тийм яаж геологийн юм юу вэ? чийлэх талаас нь тий. Одоо дэлхийд дотоод цөм юм ямар хуу байдаг гэсэн тийм хүн тань мэдсэн та. Энэ бол нэг 10 жил хичээл дээр ордог байсан юм шүү дээ. Дэлхийн цөм гадраг тий. Энэ нөгөө ээж биш тий. Тэгэхээр одоо геологууд ингээл энэ өрмөөр ингээд өрөмдөл тэгээ ийм дээж гараж ирэл тэгэл энэ Манай ихнэр чи энийг чи яасагдах вэ? Тэгэд ийм юунесээ л одоо өөртөө хэр нөгөө нөөц шүү. Тэгээд эндээс нөгөө ямар ашигт малтан байж байна тэрийг гаргаж ирэл тэгэл чи хэрэг объемны өдөр байж байна тэрнийг нь яаж ашиглах вэ гэдэг л цааш бодвол. Геологийн салбарт тэгэхээр уухаг аль чиглэлээр уусгаж гол зааж өгч. Тийм бай. Чиглүүлдэг хүмүүс. Энд юу вэ? Энд нэг юм энэ болчин басан юугаар ашиглаж байсан тийм энэ хом нэг одоо электрон юу гэсэн юм шиг. Энэ хэсэг нь одоондоо Нислэгийнх юм уу энэ? Энэ таад ажилтад холбоогүй зүгээр л. бид болохоор юм гэдэг яа музейн байдлыг ашиглаад офис хийгээд байгаа байхгүй. Хэдэн оны аппаратнууд вэ? Kodak film гэж тийм. Тэгээ ховрын юм уу тий? 1800 оны үеийн юмнууд байгаа. Энэ бүр тасарцаах байна шүү дээ. За наач он жиг нөгөө анхны нөгөө буруу харуулж нөгөө харагддаг тий. Анхны аппаратыг нөгөө ингээд зургийг дараад гэсэн чинь анхны аппарат гэсэн үртэл тэр зургийг хэн дарсан байх вэ? Тийм маргаа. Одоо энэ бол нөгөө нэг хальснууд нэ тий. Тэгээ нөгөө пульс малсаа яадаг нөгөө хормоор байсан. Бодсон. Эдрэл ч байгаа юм байна. Kodak film. Стичинхэн оноор л байх шиг байна. Энэ юу юм бэ? Хүчил төрөгч ингэ зөөдөг байсан юм хата. Галын орн X юм шүү дээ. Тэгээ галын орн. Галын орн. Тэгээд ингэ түрээд гөөхөд. Зөөж. Дэр үеих л энэ да тий. 19-р зууны сүүл ашиглаж байсан юм шүү. 19-р зууны сүүлээр ийм галын хортой. За нөгөө нэг жинхэнэ нөгөө зив юу өстэй? Юу гэдүүлээ? Морц. Энэ морц гэдэг нь чинь юу ад юм шүү. Энэ арай сүүлийн юм байна тий. Морц чинь нөгөө нэг холбооч юм Дардаг юм байдаг шүү дээ. Тий. Товчдаг юм байдаг шүү дээ. Нөгөө залангуут нөгөө нэг тийшээ залгаад өгөөч юм гот нөгөө холбож өгдөг. Холбож өгдөг. Диспетчер маягийн юм байсан тэр хөрөмж наасан. Тийм бэ нэр. Тэр ботлоо гэж хэлсэн. Гутлын юу юу? Show making гэж. Энэ л гоё юм байна. Тэ ховрын бараанууд байна да. За энэ динамит рум. Динамит рум гэж. Энэ одоо нөөцөө динамитаа хадгалдаг өөр юм байна тий.
Энийг тэгэл шатаагуул зүгээр өстө бөөн галын наадам болчихсон шүү дээ. Галын наадам бас цаашаа ер нь аюултай шүү. Одоо яг энэ юу яадаг л та. Одоо энэ төмөрчин өөрөө нэг ер нь яагаад энийг модон энэ мод гэдэг чинь өөр энэ дисплейний бодис юунд аюулсаа тусаал бодис сууж өгдөг байхгүй. Төмөр болон одоо энэ гуйл чинь өөрөө нэг юу яадаг. Нөгөө зэврэх магадлал өндөртэй. Жохон л үүсгэн зэвэрдэг. А зэврэнгүүтээ тэр зэвэрсний гадна тал нэг юм нөгөө одоо юу өсчихдээ шүү дээ нэг юм амар сони хоцролт юм шиг. За тэр бол ер нь тесрэх бодисын юунд бол маш аюултай гэж үздэг. Тэр нь одоо тесрэх бодисын юунд бол зайлшгүй гуйл ашиглахаас өөр аргагүй, төмөр ашиглахаас өөр аргагүй тийм байдаг. А гэхдээ тэр үзлийг бол байнга хийж авахгүй. Ямар нэгэн байдлаар Зэвэрчих юм бол үсээд тэр бол өөр нэг л очимхэд бол тэнд жиг Дандаа юм нөгөө модон хайцсан. дандаа одоо хайцаг шиг. тэгвэл дандаа юм модон хайцаг байдаг. Учир нь тийм юм байна те. Орика одоо дисплейний компани. Одоо 1871 оноос хойших дисплейний компаниуд байсан юм байна шүү дээ. Одоо энэ Oricon чинь бас манай нэг Монгол залуу ажиллаж байгаа. Одоо дахиад бас нэг Монгол ирэх гэж байгаа яг энэ Орика. Оо зөв зөв. Зарийн хамт ажиллаж ирсэн. Орика Инженер нь шүү дээ. Тийм инженер нь хийж байгаа. Орика бол одоо энэ дисплейний бодис үйлдвэрлэлээр бол ер нь дэлхийд топ компани. Тэгээд энэ бас тэгээд монголчууд ажиллаж байна. Энд арай жоохон хүртэл энэ мод байгаа сте. тийм байна. Мод үрттэй нэг. Дандаа модоор юм байна те нэрээ. Ер нь төмөрч өөр юм хооронд хавирлдах тийм үү. Оч үүсгэх магадлал амар өндөр. За энэ нөгөө нэг эмүүлсээ цатгадаг юм шиг байна да халдаг. Одоо зэсэх бодсон дөдөх цолгож байгаа юм. Энэ хийж штэ энэ нөгөө металлаар хийчихээ нөгөө энэ янз бүрийн нэг утгаж мутах юм аа яавал нөгөө детонатор болчдөг гэж штэ нөгөө өдөөгч учраас дандаа юм модын өгдөг гэж штэ. За дисплей энэ гэтээ анхаарч үзэлт энэ рүү авахгүй нэг дажгүй сэрэх юм те. Яг нэг давхар юм руу. Давхар тийм л юм байна л да. Давхар дээвэртэй болохоор бас дулаан халуун агаар орж ирэх гэсэн. Гэхдээ эдгээр ингээд сонин дандаа юм төмөр дээвэртэй. Одооний байшингууд одоо бидний амьдарч байгаа байшин ч гэсэн дандаа юм төмөр дээвэртэй сонин. Тэгэл энэ халуунд халаад галбаа. Улам халаагаад Тийм байшингуудын нэг тэр нөгөө Монгол базаалт шиг тийм нэг юм аа л ингээд тоталжуулах гойсон. Тэгвэл яг гой сэрхүү болчих гэдэг. And he said to дээр үе oh, there's no wedding here геологчдын today. That was the first Harry knew of it. Чи бас тансаа Eventually, he came out and married his acting attitude, and Harry and the best man came out. тансаг ортой. But that's what happened. Тэш орохгүй. Ер нь бол Могоо аж магадгүй гэж. саяхныг хүртэл тэгэл монголч гэсэн тэгэл ингээл бид нар чинь хайгуул явахтай ингээд Ийм майхантай юм. зайхантайгаар тэгэл. Барууныхан орж ирэл Данисыг арай жоохон The toilets, the hole in the ground. That's what it is. За тэгэл энэ геологчдын хэвтдэг. Эдгээр менежерүүд нь энэ болохоор яг геологчдын ажилтны байдаг газар юм байна л да. жиг ийм л орох хэрэгтэй. Жаараа автаа байна. Ортоо нэг юм гэнэ. He put that in. We had septic for ages. хаана энэ As a matter of fact, look, Тэгээ хамгийн тухтаад энэ гэхдээ сүүдэртэй болохоор тэгээд бас тухтаад байсан. 100 гаруй жилийн өмнө төсөөлөд Энэ бол баг бас л 1800 оны сүүл шүү дээ. Харин. 1800 оны тий. энэ халуун Бараг 20 30 жил юм. энд хойлтсон юм шүү. Энэ араа хувцаа биш энэ юу юм уу? Энэ юу вэ? Астаа. Ботлоор юм уу? Энэ зүгээр юу юм шүү. Хувцал мушгил юм шүү. Хувцаа мушгдаг. Угаагаал мушгдаг л байсан юм байна л да. Зөө хувцаа ингэж л мушгдаг байсан юм байна. Тийм үү? Одоо хүртэл ажиллаж шүү дээ. Хувцаа угааж авчрах мушгид. За тэгээд нөгөө 0 нь бол нөгөө ингээл манахаар бол бараг л одон жарлал шиг тэгээд нэг юм төмөр юм дотор модон дээр суугаад бицдэг байж тээ. Ой, ямар хатаа. За доолх дэд харж явахгүй бол моготой биш үү. Наач юуны? Аа. Тэ офс мод энэ дотор ашиглалтаа тушаал
Тийм байна. Тийм биш. Hey цалингаа авах юм шин. Тийм биш. Playoffs. Энэ цалингийн за энэ залуу бол ингээд цалин өгөх юм байна. Цалингаа авдаг. Хэсэг байна да. Цалингаа авдаг хэсэг байна. Энэ болохоор менежүүд мөнгөө тоолоод 1930 оны зураг нь шүү. Одоо ингээд калкулятор яг ингээд бараг тэрнээс хойш нэг сайн өдөртөг болсон. яг энүүгээрээ л юм шиг. Одоо тэр чи бол байгаа тэр цаалаас болцоо энэ тий цагтаа юу Яг энүүгээрээ л байгаа шүү дээ. Хоёр түрүү энэгээр сэнний ажиж байгаа шүү. Exchange тий. тий exchange-тэй. Яа, тэгэл энэ бол тэгээд сэрүүцүүлдэг ганц хинс нэ. Халуун байна. Очиж тавьж садлаа. Орчоо хийгээд байгаа зэнийг. Одоо манай их син дэж шүү. За. Гацтай 200 дам авчирсан. 200 дам дөрөхгүй миний цалин. Over time авъя гэдэг. Энэ залуу тэгэхээр нэг тийм over time өнөхөр царайтай залуу шиг. Ер нь энэ цалин өгдөг гарууд дээр нэг тийм ширүүн хүмүүс тавьдаг байсан Цаа байна. нөгөө мөнгө гэдэг юу ядаг нөгөө Цөнгнүүд нь шүү дээ. Тэгээд эндээс гаргаж ир таалж өгөө. Цалин тавьдаг хүмүүс дээр нэлээд ширүүн гаруудыг тавьдаг байсан баха. Тэгэхгүй бол нөгөөдөл нь ирж цалингаа шаналгаагаад их мөнгө авчих гээд. Exploration breeding юм байна. Ахын стайл Багаж хэрэгслүүд үзүүрийн уншуу тэгээд нөгөө юу яа. Үүнтэй нэлээд орчин үеийн хэл та. Яг ийм өрнөдлөг хийгээд хизэнээс 1980 оноос хойш одоо чөмгөн дээж гаргадаг юм. Тэрнээс өмнө болохоор өөр юм байсан. Одоо энэ шиг нэг шанаш шүү. Ботлох. Үзүүрийнх нь хэлж энэгээр яваад тэгээд дараа нь ийм одоо энэ чинь алмаз оншин гэж боддог байхгүй энэ нөгөө алмаз байгаа. Энэгээр ингээ газрыг чи өрөндөө нөгөө дундуур нь нөгөө тэр саяных шиг тийм шалгуун дээр шимтэж байгаа гэж. Дээжүүдээ авд юм тий. Тэгээ ийм гулгуулсан дээж өгч чад байхгүй. Гулгуулсан дээжнүүд тийм дээ. Чөнгөн дээж гэж ярьд. майнер гарч үзчихвэн даа. Корс. Энэ болохоор яг тэр нөгөө юу ах шиг жижигхэн нөгөө нэг одоо андерграунд гэдэг үздэг жижиг өрнө. Жижиг өрнө. Бид нар болохоор бүр ийм том шин байсан. Бүр доошо гүнлүүгээ. Том ийм өрнө гэдэг юм та. Чи нөгөө чин чадлаа өнгөөр тэгээд 2000 метрээр нэгж доошоо. Зүг. За энэ Пади хаан гэд яг энэ Калгуурлыг нээсэн алтны нөөцийг нээсэн хүн байна. Тэгвэл энд ингээд манай Пади хаан ярьж Энэ нэг төрөний музейдээс юу юм шүү дээ. That was when the mining companies came in to think sharp, bringing with them engines and machinery by the hundreds of tons. Энэ нөгөө By анхны this баг stage, нөгөө the town was босоо нэвтрэлтэй үнэ нөгөө шафт маягийн юмны доошоо ордог байсан юм шүү дээ. After me, of course. ийм цөл дээрээ ийм нээчдэг бас. That's Тэр нь одоо ингээд хэдэн зуун жилийн түүхтэй хотолцдог те. маш олон 30 мянган амьдрал ахуйгаа залгуулаад дээр нь Австрали бас эдийн засгийн амар том хувь нэмэр оруулаад явж байгаа. Одоо яг тухайн ээлжийг босс одоо том босс нь суудаг. Ээлж хариуцж байгаа. Ээлж хариуцсан дарга нь яг тухайн ээлжийнхаа. Тэгээд одоо энэ чинь маршрутын хэмжилтийн багаснаад байж юм хөл байж юм. Энэ арай дээр үеийн теодолит шүү дээ одоо. Тийм. Одоо тэгээ ер нь энэ теодолитыг баг ашиглаж гинүү. Ухаад. Ухаад л ашиглаж байгаа Тий, тийм. даалгаврахад л ашиглаж. Одоо ил дээр чинь тийм байха байцсан. Одоо энэ дрон ч нөгчөө. Дрон яваад тэнгуүдээ идэлэр чинь нөгөө нэг өөрийнх нь одоо ухаж яаж байгаа техникт нь суулгаад өгсөн. Тэгээ тэр техникүүд нь өөрсдөө энэ
энэ мэдээлүүд өндөрчлөлтөд хараад за чи тэдэн метрийн доор яг энэ хэмжээгээр явна шүү гэж заагаад өгцөө. Тэгэл тэрэн дээр скрин хараад явдаг болсон. Одоо энэ тойлет чинь уурхаа чинь 10 жилийн өмнө бол Монголд дийл уурхаад бол цосож байгаа сүрээх орж ял хэмжээл ингээл хардаг гэсэн. Одоо тэр нэг босоо шугам шиг юм байна. Тэр мэрэгүүрээ ингээд нөгөө газрын хэмжээг нь хэмжээл тэгэл нөгөө яг юу яадаг гэсэн. Одоо энэ чинь техникт нь өөрт нь суулгаад өгсөн. Смарт болгоцсон. За энэ бол Дурхан. 70 дуурхай эмнэлэг анхны тусламж. Яахна. Энэ хүн хэлтүүлсэн юм Анхны насилгүй шүү. Анхны цэцэл 1906 он гинэ. зүгээр бараг дугууны дуу тавьчихдаг юм шүү. Ундаг дугууны дуу. Зүг. За ингээд за энэ дотор бол хаглаа хийдэг гэсэн биш шүү. Яа тэгэл архиар арх болгож байгаа л шок хийдэг л шүү дээ. This table is used to treat patients suffering from shock. Оо энэ нөгөө тогоор цохолдог нөгөө юу шүү. Shock table нөгөө тог өгдөг. Зүрхэн зогсгоо. Тий. Cavity table warm metal surface on which the хамгийн чухал газруудын нэг үстэй. Одоо энэ юу юм бол? Насил. Энэ нөгөө юу баха? Stretch гэж нөгөө нэг нуруу муруугийн сундаг. Одоо даалгаврахад ямар нэгэн байдлаар гимтэж бэртэн шүү дээ тий. Тэгвэл аврагч нар чинь стрессн дээр энэ дээр тавиад хүмүүсээс өөрлөдөг байхгүй. Нөгөө хөдөлгөөнгөө бэхэлж байгаа тий. Тэгээд тээвэрлдэг. Нуруу нухсны юутай хүмүүсийн чинь хөдлөх хэсэг байхгүй. Тэр ангил зүгээр. За алтаа шигшмээр байна. Алтаа хамгийн төгсгөл байгаа да. За тэгэл. За энэ алтны өөр алтцдаг өөрөө юм уу те? Үзүүлэлт юм шиг байлээ яг. Алт цутгаж юу? Яг тий. Зөө. Яаж үзүүлэх юм. Тэгтээ өнөөдөр нөгөө нэг яг өөрсдөө өгдөг юм шүү дээ. Одоо нөгөө нэг голдмаа энэ чинь ингээд зутгаж байгааг нь үзүүлэх гэсэн юм шүү дээ. Тэгээд энэ одоо нүдний шилмэл. Одоо энэ нөгөө шатад өгөх юм шүү дээ. Хайлуулаад тэгэл эндээсээ гаргаал. Хэвэн энд биш те голдмааны хэвэн. Тэгээ энд ингээд сууж байгаад хүмүүст үзүүлнэ. Гоё юм шүү харин. Тэрэн дээр зураг нь шүү дээ. Тэр голдмаагаа зутгаж байгаа хүнийх нь. Today's gold. Одоо өнөөдрийн алтны ажил юм биш шүү дээ. 340. Энэ баг дэлхийн түүхийн рекорд шүү. Түүхийн рекорд те 4000 давал угаасаа түүх болчихсон шүү дээ. Австрали доллараар 6500 гарсан. Тэгэхээр ч одоо энэ чинь 1 грамм юм уу? 1 унц алт. 1 онц чинь 30 грамм 32 Хоёлоо алтаа шигшж байгаа нэг 30 хэдэн грамм аа чи. Чи айлын бүгэлээ. За 2 онцыг болоод бүр дууссан юм шүү. Яа. Юу гэсэн үг юм бэ? Гэтэ энэ тэр Тэр ямар амар сүнс зайлуул юм. Харин ёо. нэг алтаа нэг тийм амар их өрс нэг өө нэг жохоо баг хэмжээгээр альчтын шигтэй юм хийдэг бах тий. Одоо энэ яг За энэ л ярьж байгаа. яаж ингэж гаргаад ямар Цэм процесс. ингэж цэм уултмаа гардаг юм. Тийм. Энэ өрөө бол бас гоё өрөө байна те. Яг үйл явц юм. Тэнд нөгөө нэг бага хэвнүүд нь шүү. Тий. Алтных нь голдмаа хэвнүүд. Энэ одоо яг ямар учиртай юм юу тавьц хүн айлгамаар сүнс зайлуул. Энд ажиллах хүн чинь нөгөө юм амар халуун шүү дээ чинь. Аа. Яг галтай байгаа. Энэ нөгөө Тэгэд үзүүлэн л мэд юу юм байна л те. За ингээд хамгийн сүүлд бид алт чигшин. Тэгээ алтаа авах юм бол өөрсдөө авч болдог. Тэгээ нэг унц нь ч одоо 4340 доллар гэж штэ. Нэг унц нь 30 г гэсэн тий. Нэг унц нь Энэ нөгөө юу л юм л да. Энэ нөгөө процессыг амар энгийнээр л тайлбарсан л да. Дампаар авчихлаа. Энэ Сэмбүкийн аксира загвар. энэ машинууд нь яа Богор нэ. Тэр болохоор Jumbo Drill. Jumbo тий. Богор болохоор. Богор, Jumbo Drill. Яг эдгээр бол нөгөө нэг энэ бол яг хөндлөн нэвтрэлтийн
одоо юу хийгээд энэ чи хоёр зорилтоор ашигласан. Нэгдүгээр хүнлэн нэвтрэлтийн нөгөө цооныгийн нөхрүүдийг хийгээд тэгэнгүүтээ тэр одоо тэр динамит юу гэдэг чинь тэр лүү шахаж хийгээд тэгээ гарлаа, дэслэлээ, энэ боогороор завлаа. Тэгэнгүүтээ гараад окей болцсныхаа дараа энэнгөөс нь бэлгээ бас хийдэг. Нөгөөрөө тий. Хороо дэшин тавьж байгаа. Ингээ явдаг юм 70 дуурхаан төхөр. 70 дуурхаан төхөр юм шүү. Энэ минь За энэ бол онцгой хөдлийн машин байна да. галын машин. 70 дуурхаан галын машин. Нэлийн дээр үеих байна тий? Калгуурлын хэдэн оных гэж байна? Америкаас 1976 онд ирсэн гэж шүү. 1976 онд Америкаас авчиад 2009 онд одоо юу гэж юм бэ? Тэгэл энд нөгөө Тэгээ 1999 он хүртэл ажиллаа. Тэгээд ерөнхийдөө 2009 онд зүгээр энд нөгөө юу авчирсан юм те? Үзүүлэх гэж авчирсан юм шүү те? 99 онд юу н ажиллахаа Тийм. тэгээд 76-наас 99 он хүртэл ажиллаж ирсэн байх шүү. Одоо тэнд бол нөгөө дисплейний юу байна те? Тэр чинь ингээд доошоо нөгөө юу хий? Дэлхийн өрөм тий. Дисплейний өрөм. Энд гэхдээ нөгөө ил уурхаагаар бол ил уурхаа. Аа, ил уурхаан дисплей. Дээр нөгөө нэг лука бас хардаг те? Яг. Энэ бас нэг дээр үе. Оо, National Bank гэснэ. Licensed gold buyer нэ. Australasia гэдэг байсан шүү дээ. National Bank of Australasia. Бүжингийн голдных банк юм шүү. Тийм ээ энэ алт худалддаг үе юу юм бэ? Худалдаж авдаг нөгөө банк. Тийм. Тий. Limited гэж шүү дээ. Бас юу байна? Майнер хийж байгаа. Гар та нар дэмжиж авах. Майнер хийж байгаа. Майнер хийдэг байсан дээр үе хүмүүс энэ одоо байр суулсан шүү. Одоо тэр хувцаанд үддэг юу байна? Орны мод байна, нэг шүүгээ тэгэл энэ цанхтай. Энд ч ямар гоё сэрүүх юм бэ? Тийм ээ. Энд ингээ галт байгаа. Юу гэдгийгсэн. За одоо энэ ингээд хоолоо хийдүүлсэн юм байна. Энэ ингээ унтдаг. Байж. Одоо та нар дэндүүж аргатай байгаа шүү. Хувцаж уугаад гэж хоолойч бэлдээд өгч юм байна. Ийм юмд амьдарч ирсэн байж шүү. Энэ одоо майнер хийх гээд ирсэн хүмүүс ингээ хотел нэг юм байна л да. Сайн зүгээр яг майнер хийдэг хүмүүс ажилчдын байрнаас бол хамаагүй л тансгал юм. Наач юу нэг голд хадгалт юм та. Гоё юм байна. Нэг юм байна. Тэгээ лайф тарсан ингээд тавьцаа. Наач одоо усных нь л юу. Энэ нэг цай маягаар хийдэг үсэн. Тим ингэсэн шүү дээ. Боо шүү тий. Төлтө цай маяг. Одоо манад нэлээд сүйд болов. Тэгээ ингээ халагч цогтол гэсэн. Да. Наач юу вэ? Employment of mining industry. Хүш ормоо. Заасан. Арай нэг жоохон гайгүй үнэтэй юу юм шүү, байр юм шүү. Энэ чинь бид нар мэднэ шүү. Үй наач нөгөө нэг мах яадаг байсан тий? Махны машин. Махны машин. Энэ араа юу вэ шүү дээ. Нөгөө үлээдэг, газар үлээдэг. Энд ихтэй нэлийн жоохон орчин үеийн юу юм шүү. Майнерын юу байр юм шиг л л да. Бүрш мөрчтэй болсон тий? Мод биш бүрштэй болсон. Угаалтарнаас арай жоохон орчин үе болсон. Ингээ гадаа нэг машин жишэнтэй байсан байна. За. Тийм байх шүү. Нэлээд л орчин үеийн майнер хийдэг хүмүүс юм байна да. За манайхан sorry. Түрүүн тэнд байсан чинь хотел биш вэ шүү. Энэ хотел юм байна. Пианогийн хилүүдийг ил тавьчихдаг аа. Энэ хотел байсан байх шүү. Түрүүний тэр бол нэг юм сургууль, education маягийн. Тэгээд нөгөө нэм имлэгийн тусламж зүйлдэг газар байсан юм шүү. Энэ бол жиг хотел байна. Энэ дотор нь харагдах болоо. Харагдахгүй шүү. Баг зэрэг харагдаж байна. Тийм.
Оо энэ ч бүр амар манекен юм тавьчих. Мөм гаргасан хүүхний манекен тавьчих. Мөм гаргасан хүүхний манекен тавьчих. Тийм байна. Бас харах гээд. Тэгвэл. За энэ бол одоо гадна ил уурхаа өрөмтлөг хийгээд одоо тэр өрөмтлөг рүүгээ дислэгээ хийдэг те. Дислэгээний өрөм. Тийм дислэгээний өрөм. Худлаа ярих жишээ. Дислэгээний өрөм хийдэг юм. Том машинууд байна. Тэр 28 юм шүү дээ. Одоо тэр шүү дээ. Яг одоо ч гэсэн яг ашиглаж байна. Одоо ч гэсэндээ ашиглаж байгаа тий. Одооныхан жоохон ийм л хийх болсон сонсоош. Одоо нөгөө юу? Ингээд эсрэг хөдсөө ингэж хийгээд тэгээд илбэж тийм үү Тэгээд тий. ийм ойрхон өрөмдөл юусэн арай. Амар ойрхон өрөмж байгаа. Тийм байна. Одоо яг энэ нөгөө нэг өрөм ингэчлээ юм л да. Одоо энэ өрмийн зай хоорондын нөгөө нэг уурхайн инженерүүд хооронд нь тохируулдаг. За одоо энэ зайг ойрхон өрөвдөх юм бол бид нар илүү сайн ботлох юм байна. Хол өрөвдөх юм бол жоохон сул ботлон те. Одоо жишээ нь зарим алтны уурхаа дээр амар их тохиолдог. Одоо ойрхон өрөмдөд амар ботлоо ачих юм бол тэр чинь бүр юу ч ингэ болчихдог. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг хоорондын зайг нөгөө нэг дислэгээний инженер ингэ тооцдог. Одоо бол уурхаад бол ер нь бол эдгээр дандаа хүмүүс оператор гэж байна. Одоо уурхаад бол дандаа автономос. Зүгээр ингээл мэдээлэл нөгөө л авчихна. Эдгээр өөрсдөө ороод өрөмдөөл авчихна. Яг тэр гүнээ тохируулаад. Тэгээд эдгээр зогсно гэж авахгүй 24 цаг. Эдгээр болохоор нэг ээж мэс солилцсон цаймаа уухгүй зогсно. Эдгээр бол нон стоп ажиллаж ил. Тэгээ юу өрнөлж явах явцдаа эндээсээ нөгөө дээжээ аваад яг нөгөө операшныхаа үед тэгээ нөгөө ямар авралтай байна гэдгийг диаст орон шинжилээд тэгээ нөгөө айл хэсэг нь хөдрөө айл хэсэг нь хаягдлаа гэдгийг цаа авчихлаа юм тий. 100 тий. За энэ бол уурхайн босоо ам. энэ чинь тэгч арж Энэ өөр ингээд татгшаа хүмүүс ороод байна доошоо. 3 орох юм аа. Энэ 3 4 даа. Тэгч оюутлахын тэр босоо ам ч одоо Тэгээ босоо ам нэг болохоор нэг 40 нэг удаадаа нэг 20 ордог. Босоо ам 2 болохоор 2 тавцантай нэг удаад 300 ордог. Доотлолт 150, дээдлэлт 150 гэсэн. Тэгээ одоо энэ чинь хэд дахин том гэсэн үг байна. Хэдэн 100 дахин том. Тийм бай. Тийм босоо ам. Энэ бол яг л дээр үе анхны босоо амууд юм л тий. Одоо яг хейт фрейм одоо энэ чинь босоо ам чинь сая тавер тэр нэг юугаа Католик музей яг энэ дээр гарсан гэсэн. За одоо энд ингээд За бурлаа гэж тэгээд угааштай. алт гээд угаах юм те. Энд ингээд алт олдог гэсэн. Олдоод тэгээд өөрсдөө авч явуулна. Одоо эдрийг угаах шиг юм уу? Энд байгаа шороо юм те. Энд байгаагаа ингээд шиг юм өөрсдөө. За олоо шүү. За бурцээ. That's how you do it, Lex. You gotta shift around. Гэхдээ энэ хавь манай алтаа угаадаг юу нөөцөн дууссан юм шиг байна. Нөөцөн дуусчих олон хүн ирээж гişээр байна. Гэтэ энийг шинжилт юм уу энийг? Энэ шорогийн шинжилт юм уу? Шинжилж л байгаа л да. Энэ нөгөө юунаас авчрал уурхаа нөгөө хаягдлна гэдэг чинь юунаас авчрал. Зөө. За нэг шигч үзнэ. Нэр юм уу? Бодрох юм уу? Наачаа байх шиг л байсан түрүү. Жижигхэн тий. Энэ жижигхэн. Мөн үү? Мөн биш. Мөн байна. Яндарс. Энэ штэ одоо энэ штэ. Тий. Зөөж. Энэнд харагдах нь. Яаж авах вэ нэг гол нь? Хаана? Энэ штэ. Яг алт штэ. За голдоо олсон шүү. За энийг яаж болох вэ? За энэ санийхтай заагаар хуурай. Энэ угаас харагдаж байна дөө. Яндаа энэ. Алт. Энийг одоо яаж авах вэ? Yes. Яндарсаа бид. Yeah. Yeah, this one. Might be golden.
Тэр Тэр нэг хоёр юу штэ те. Нэг юм юу байгаад наад хэсгээ эргүүлээ нөгөө тал руу харуул. Өөрөөсөө нөгөө тийш нь. Тэгээ тэн дээр ч нэг алтан тогтох хэрэгтэй байхгүй юу? Урсаад явуулахгүй тэнцэнэ үлдэх хэрэгтэй байхгүй юу? Oh, how does that? Where? I have a back. Just юм аваа хийчихсэн шүү. No. Do you have that whole cleanup? No, you have to go buy one. I don't have one. No, you can buy them. Vodka? Yeah, you gotta buy them. You gotta go in the shop. I'll give you one. Oh, yeah? Oh, энэ дотроос авдаг биш. Тэрийг савын За, тэг. This got cold. Тэгээ над хомнуудыгаа өшөө бүрэн унгаачлуулсан тий. Аха. Тэгээ бүр нөгөө нарийнхан жижигхэн ширхтэй шороо шиг хамгийн хүнд юмнууданд үлдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл тэр дотроос юм байна. Found. See? Really? No, why? Not every gold gem. Чулуу шиг юмнууд нь унах юм байна тий. Тий. Шот тэгэл нэг хүчтэй унгаахгүй тэгэл ерөнхийд нь усаа сайн яаж байгаа л хийж байгаа л усаараа ингээл зайлал тэгэл цааш нь нөгөө томуудыг унгаагаад. Нэрээ ажиллагатай юм шүү. What's this? What? Одоо нэлээ шингэчтэй дээ. Үгүй болц. Алт. За, ёндо. Алт. Тэр. Nice. Ui. Хаччих. Вайна шүү. Тэр одоо хин юу аваад ирсэн нөгөө пенсилин шил. Nice. Ахад энд байгаа юм шүү дээ. За энийг жоо. Ингээ хит угаагаад хитийг цуглуулчихвал бас дурсгалтай шүү дээ. Оо, nice. Ингээ үлдчихсэн юм тий. Яг харагдаж шүү. Олцсон шүү. Таних шиг л юм байна. Гэтэ жоохон өргөн. Шоноо дотор чинь байгалах. За энэ бол алт. Энийг одоо ишгээ зүйл ингэж хийчих юм байна. Хуруугаа дүрчихгүй. Орцоо. За тэгээд манай алт маань ингэж харагдахгүй шин. Энд л байна л да. Тэр унаад байна. Одоо тэр таган дээр шууд унд юм тий. Тэр ингэж яваад дунд. Нилээд 2-3-ыг хийчихвэл бүр гоё явах юм. Тийм ээ. Ямарч орсон. За. Ингээ энэ чи юу ухаад үлдчих юм шүү дээ. Халуун байна. За нашаараа. За. Ой, дох хаарна үү. Яа, компани тэстэй татвар дотор авах. Оо, бичээд эхэлсэн байсан шүү дээ.
Асангуучууд их. Юу гэхдээ яг нинжа нөхөд орцсон том тавч бааж үстэй. Соолт моолтаа. Харин тий. Юу ер нь тийм хааргын нинжа. Сая нэ энд нэг хажуудаас нэг хүүхдүүдтэй чи Америкууд юм байна. Америкууд гэдэг бид хоёр гаагаал юм. Хаасаа бүр хаасууж мсуу. Бид хоёр бүр олоод байж. Энд л олоод. Угаасан юу харагдаж байна да. Уун. Харагдах нь уу? За ингээ хоёул олон юмны одлоо гэж. За наас ч гарах хэрэгтэй да. Эндээс л. Hello, how are you? Yeah, good. За. Тийм. Бух болчлоо шүү дээ. Бараг бух боллоо шүү. Тэ. Харагдаж байна уу? Оо бараг энийг чимхээд авчмаар. Шит. Яа ч Оо, за унгаач байна надад. Оо за энэ да. Ямар. За энэ дээр нь яаж боксинг харуулт юм бол. Зүгээр нь чи ингээд Өөр авчих. Нинжа ваза олсон. За. За. За жоо ши. Тааж. Энэ унгаач хүйтэй. Аа тий. За одоо ингээд ийш шүү дээ. Энэ алтар да. Алтар. Яа. Бүр алтаа. Тааж. Миний алтчууд ингээд харагддаг болоо доо бараг. Тий. Харагддаг болчихвол хатгаар л энэ да. Зөндөө. Ямар аймаг том болчих тий. Тий. За ингээд алт гэсээр бод алттай болсон. Аймаг том алт болсон. Гэт энийг хадгалаа. За маш их баярлаа. Өнөөдрийн миний гайд хийсэн маш их баярлаа. Манай хоёр ах ч одоо ингээд бүр энэ дугаарыг бүр супер болголоо шүү дээ тий. Хэдүүлээ бүр алт оллоо. Уурхатаа танилцлаа. Тэгээд айгу ховор түүх юмнуудтай танилцлаа. Тэгээд манайхаа баярлаа гэдэг шүү дээ. За баяртай. Зүгээс та нар аль болохоор л одоо эргэлүүлж байгаа яваа та. За бид хоёр одоо босож ирээд одоо хорхог өгч байна. За одоо ямар ч хэлсэн ингээд монголчууд бид нар бас нэг юм хорхог чулуу халаагаад ингээд яг идэх бас гоё үү. Тэгээ Австралиас би нэг юм чулуу аваад ингээд юм хорхог ингээд хийж туршиж нэг үүсэн. Ерөнхийдөө дажгүй болд юм да. Монгол малын мах гүйцэхгүй учраас яг амтын хувьд бол жоохон тийм бах. Гэхдээ ер нь бол төлцсөн чулуугаар төлцсөн учраас их дажгүй болд. Тэгээ одоо тэгээ яг ер нь бол юу аа. Нэлийн дөхнөө. Тий, туслахтайгаач. Миний наашлаараа. Хөөе, наашлаараа. Энэ юу вэ? Чулуу. За. За. Ингээд сарам чулуу. Ингээд. За тань энэ нэг чулуу. За. За, давснаас играа. Оо nice. Йоо, өнөр бол бас гоё мөрч тий. Тийм аа. За, нөгөө давснаа. Тэр юм хаа. Тотмха. Таад төдөнд өснөөч. Чөтөө одоо хийж байгаа. За. Чулуу сайнаа. Чулуу сайн. Адуутай нэг жоо. Яагаад? Одоо сайхан массажинд орсон юм чи одоо сайхан хонхог хийгээд Халамжууд байна. халамжуудаа авахулаад тэгэл аяг гэж бодож байгаа. Өнөр маяг л юм шиг та. Маягтай. Энийг бодож. Сайхан шүү. Тэгэлний мах.
Замдаа нэг 2 чул аваа явчих юм шүү. Халааж байгаа өөрөө нэг орох гэж тийм үү. На 2 чулаас хоёрыг өгөө гэн. Аваад яваа. Дундаа өөрөө нэг жижиг хэмжээний хохыг хийдтэй. Жижигхэн тоогон дээр. Газан дээр халааж аваад ингэж тавьчих юм биш. Тий. Ногоо. Зорсмос хийдгүү лөө. Яадаг вэ? Жоохос их юм. Яах юм бол Юу н хийд юм орхог нь. ер нь жоох юм. Жоох их өстой тий шүл гарах юм тий. Тэгэхэд бол ингэждэг байцсан өөрөө гаргадаг. Аха. Тэгээд энийг ингээ сайхан дээж. Тэгээд хатуун жоох ус юм даа. Одоо ингэ байцаараа Тий. хүчрэх юм шүү дээ. Яа, өнөр бас маяг өнөрч. Нүд яхах тогооч. Мах. За ер нь бол энэ бас хорхог айгу өмнөх хорхууд айгу амжилттай болоод. Одоо энийг харъя. Энийг харъя. За ингээд байцсан хийчихэл ер нь бол шил ийм өөрөө гой зүйлэр гоё авах. Өнөөдөр чинь ингээ хорхогтой алттай. Тий. Амар. Чүт юм даа. За ингэ хэдэм ээ тоо. За ингээл нэг 20 цаар нэг 40 минут л 50 да. Nice. 40 минут дараа. За батарей одоо дуусна. жоохон юу атсан чинь массаж хийлгэсэн чинь хорхог болцоо ороосоо амарчих Тэгээд байх. би тэрсээ массаж хийлгээд өөр. Өнөөдөр чи алттай массажтай хорхогтой. Сэлэрэж штэ. За яг батарей дуусаад тарлаа да өнөөдөр. Зэ манай хорхог бэлэн болсон. Хорхог бэлэн болсон. За хорхог одоо тэг ямар хүн амттай басныг одоо дүүл одоо хараа чи хартаа юу гаргах саваа аваад ирсэн. Шууд энэ дэр бүгдийг гаргачих юм уу? Тийм, наад дээр гаргаж шүү. За. Зэ халуун чулуу. Халуун чулуу. За. Хөдөө гарыг. Хүний нутагт бол одоо нөгөө юмрхөө март амар нөгөө нэг сэтгэлээ яах юм да, хуурах юм да гэдэг шиг. Халуун чулуу атгий. Хөдөө гарыг. Хөдөө гарыг. Цаатлын моднууд амар гоё нэг гоё хэрэгтэй болох юм. 70 хэрэг дээр байгаа юм шиг. Ваа, өнөр штэ янз юм. Өнөртдөг. Тэгээд Үнэртдэг бичлэг байна даа энэ. Үнэртдэг, амтгддаг. Яас. Энэ махны өнгө бол тасрахалж. за тэгээд туулгын чулууг бол бас яаж гүйцэхүү гэхдээ ер нь бол бас адтай байна бас Нилээн ийм гүйцэнэ. чулуу байгаа улсад амьдраад ингээ бас тий. Хэрвээ Вьетнам одоо халуун ногоо иддэг ус далайн хоолтой улсад амьдрал ер нь дуус юу загсаар ямар хорхоо хийлээ. Тэгээ бас нэг талдаа бас адтай. Манай австралч бас нөгөө юу нөгөө хон үхэр сайтай. Яг нэг юм нөгөө тий гим нөгөө нэг манай монгол шиг бэлчээрийн юу айгу юу байдаг байх нь байдаг. Гэхдээ тэр бэлчээрийн өвс бол одоо манай монголын нөгөө таан харганыг бол одоо яаж гүйцэх вэ? Тий учраас тэгээ малынхан мах нь тэрийгээ дагаад нэг жоохон амт сул санагдаад идэв.
Идэл ядч вэ шүү. Аялах тий. Яа, энэ үнэхээр гоё харагдаж байна. Хатаач халуун орж ирнэ. Халуун ч. За энэ халуун чөлөөч хийх сайн байна. Хамаг ядаргаал тайлбар байна. I think the food needs to cool down. Can anyone get this water hot for me? Just one? Халуун орж ич дээр. За. Янз. Ой, хүмүүсээ гацаалтай юм уурстай. Can someone get this one? За, би чам боорон болгоод гэж. Okay, thanks. It's this one. That's why it's Халуун чөлөө атгаж байна шүү дээ. Янз. Би ч Монгол халуун чөлөө атгаагүй шүү дээ. 3 жил болчихсон шүү дээ. Энд дэс гарсан юм л да. Ой, махыг харал да. Жинхэнэ. Жинхэнэ Монгол. Өнөр болчихсон янз бүр тайм. Бас баг амтаад шүү дээ. Янз. Халуун чөлөө атгах гэдэг ч үгүйс. Тэр болгон усад заяад авахгүй. Хоороо алуус дамж явж одоо. Хог хийж өгсөн аус хоорхон байл үү? Яг халуун чөлөөтэй хийсэн ус юу лээ надаас санаанд орж ирэхгүй байгаас баг л байх гэсэн юм. Тэгээ ер нь тогооны ахыг бол хийж өгсөн шүү. Манай хэж бас тэгээд байгаа устаа өөрсдөө байгаа гарын дор хатраалаа. Тэгээд англи авахтай энэ Европт л хийсэн байж магадгүй дээ. Англи л хийсэн байж магадгүй дээ. Nice. Just any salad. Янзтай. Мах ямар гоё зүйл. Харин зөв. Where's my water? Исүгэ миний охоноос гараад махад Тасхаа. тэр оч. Тасхаа. Үрцээ авах. Хүний мах. Нандер. За, ахсах тоож, туслах тоож, их махыг тэр бүр маш баярлаа. Хохог идчихлээ штэ би ч юм. Ахсаад нэрээ хохог идчихлээ штэ. Калгуурыг Сая юунд бас хохог хийж юм бэ? Фэрдэс нэг хохог хийж. Тэр хийсэн. Нэг ахын дэвтэн хүүхдэн өсөөр хохог хийсэн. Тэнд бас би нэг гидсний шин шүл болсон. Тэр бол бас гидсний шүлэнд бол баян юм байна. Энэ ч юм уу гэж зөвлөх юм гэж маяг. Аны аюу гожул мах. Зарим махнууд мөхтэй. Нянжин зөө. Ааст таарч юм чихтэй. Жаахан шаруу хамтаар бас Монгол шинжлэх ухааны амтыг авч Автаа зүгэн. яа. Зя гадаа өнөөдөр нэг иймэрхүү юм да. Өнөөдөр гадаа 38 градус байсан. Тэгээ маргааш 44, нөгөөдөр 42, 41.
Яа, би маргаашаас гарахгүй юм шиг байна. Яга 2 хоног нэгтгэхээс бол арай сэрүүхэн болохоор гарахаас. Тэгээ сая яг хоолоо идээд байж исэн чи эх орон дуудаад. Дайнд мартлаа. Эх орон дуудаад. Дайнд тоглоо. Тэр хорон дуудсан газар очиод харуулнаа. За ингээ эх орон дуудлагаа өрөөд ирсэн чи. Эх орон дуудлаа гэдээ өрөөд ирсэн чи ингээ би нарда байхгүй. Хоромж төгшөөр. Ямар сонин газар. Хаачих юм. Хорны дуудлагаар ийм олон ирсэн. Тэр эмэгтэйчүүд нь өрөөд ирсэн. Юу конкрет хийж явахгүй байна. Манайх зөв 24 цагаар хангацад бодоо. Ийм хөшин залууг ирж байгаа чинь. Бүх юм руу зураа. Бомбын нөгөөдөө авах тоглосон. За удирлаа. За ингээд калгуурлын их нараа заал авч байна. Эспресс авчих. За сайхан хийж явна. Сайн явчихна уу? За эрг хэлтинд байна бид хэд ингээд манай баг ингээд хоцсон. Тэгээ чи манай багийн тасалж байгаа ч үү гэдэг. Тийм шүү дээ. Манай баг хоцсон. Манай баг хоцсон. За тэгээд энд манай үндсэн баг юм байна. Манай баг. Манай багийн. За одоо энд хожигцоо 2 багийн тоглож байна. Эхэлсэн юм уу? 3-0 юм уу? Эдний 3-0 гэсэн юм байна. Оо, энэ хоёр ч алдчих. Дотор! Тал. 2-1 гинэ.